За сайн байцгаана уу үзэгчдээ. Манай ээлжид нэгэн альтернатив подкаст эхлэхэд бэлэн болоод байна. За энэ удаа бид нар ер нь бол багш нарын тухай, багшлах тухай. За тэгээ багш нараа дурсан сан өөртөө бас энэ багшилж байгаа хүмүүс ингээд цугларсан байна. Тэгээд подкастын хөтлөгч өнөр миний бие манай Тунцэг. За тэгээд манай хамгийн залуу багш Мөнгөчин үргэлж ирсэн байна. За тэгээд бид хэд саяны дурдсан сэдвүүдээр ярина гэж. За тэгээ хамгийн ихэнд ер нь хамгийн анх хүнд хичээл орж ирсэн яг тийм мөчүүдэд дурсахаас эхлэе. За тэгээд хамгийн залуугаас найрахаас наадамд үгүйсэй. Тэгээд хамгийн анх мах хэрч миний ч амар recent саяхны асуудал бодож штэ тэгээд яг officially багшилсан гэх юм бол одоо баруун 2 жил болох гэж байна уу? 2 жил хэд чинь. Тийм ээ тий. Зүгээр яг ойр зур ингээл найзуудтай ч гэдэг юм уу ингээд юм зааж өгч исэн бол 10 жилээс илүү угаасаа ангийнхантайгаа амир их юм ярилцдаг юм байна тийм ээ. Их сургууль дахтаж гэсэн хүмүүс ер нь зүгээр өөрөө уншиж мэдсэн юм хүнд ингээд заагаад өгвөл арай бас надад арай жоохон тогтцтой байна да гэж айгүйх боддог байсан. Тэгээд яг officially багшлж эхэлсэн нь болохоор CFA шалгалтаа өгчөө. Тэгээд CFA сургуулийн төвд 2 жил одоо багшлсан байна. Хурдан байна. Анх бол тэгээд нөгөө нэг юу л байсан. Тэгээд залуу багш гэж таны хэлээд байгаачлан. Залуу л хөөхт байна гэдэг нүдээр том хүмүүст хичээл орж эхэлсэн байдаг юм аа. Одоо шин бол дүүнертэй болчих чи байсаар дэрчил анд манд хичээл орж байгаа чинь тэгэл залуу гэхээ бол доороо дүүнертэй болсон багш гэсэн үг шүү дээ. Тий. Би чинь залбаасаар хичээл орж эхэлсэн 2018 оноос их сургуулаа төгсөөд тэгээд Сауидын их сургуульд тиймдээ багшилж эхэлж байлаа. Тэгээд яг бусад жижиг сэжиг тэр 10 жилийн юм бодол тэгэл явж л байгаа. Тэгээд олон янзаар багшилсан байна. За их сургуульд багшилсан байна. Сургалтын төв дээр багшилсан байна. Тэгээ онлайнаар бас нэг Америкт эдийн засгаар сурж байгаа хүүхдэд нэг 2 жил дараалаад ингээд тьютер хийх маягаар өглөөний 6 цагт ёо тэгээ цагийн зүрнээс тэгж нэг явсан байна. Одоо тэгээд өөртөөхөө ингээд Thinkers дээрээ багшлаад бас хажуугаар нь сургалтын төв дээр хаяа нэг жил орохтой орчоод тэгэл явж ин да. Би ч одоо их сургуулийн оюутан байхдаа л багшилж исэн байна. Монголын лектор төв дээр очив. Яг албан ёсны багшилсан нь бол Монголын лектор төв дээр. Та том хүмүүст хичээл ордог байсан. Тийм том хүмүүс. Анх ихэлсэн том хүмүүст орж. Тийм том хүмүүст орж эхэлж байгаа гэсэн. Яг зүгээр ангийнхаа бол их сургуулийн оюутан багт хичээл орох морхнууд бас 10 жил нэг хичээл ордог байсан юм а би. Нэг тийм юм ядгүй. Тэгээд их сургуулийн оюутан болсон байхдаа лектор төв дээр илтгэлийн бүтэц тэгээд эсээ хэрхэн бичих вэ? Тэгээ сүүлд нь дижидээд critical thinking-ийг хамгийн анх тэнд ярьж ирсэн юм бэл. Тэгээд бүр тэр үеийнхээ слайдыг би олсон шүү дээ. Айгуу дээр үед ярьж ирсэн шүү дээ, тий. Тэгээд тэрийг харчаад амар надад сонирхолтой санагдчихсан. Ингээд critical thinking гэдэг юм чинь энэ үеэсээ л одоо хийж исэн юм бэ штэ гэдэг слайдаар хараад сонирхолтой байсан. Их сургуульд 2011 оноос багшилсан. Тэгэл тэрнээс хойш тасралтгүй багшилж байна да. Тэгэл багшлах гэдэг ажил бол амьдралын нэг хэсэг л болчоод явж байна. Тэгээд 10 жилийн хүүхдүүдэд түрүүний тунцтай төстэй нэг тийм тьютеринг метринг хийхээс өсвөлдөл. Тэгэл та юу эс мэдгүй дээ гэдэг. Тэгээ ер нь тьютеринг хийх нь санхүүгийн хамгийн өндөр орлоготой. Тийм шүү дээ. Маш цаг бага зарцуулаад их мөнгө олох боломжтой хялбар ажил байгаа шүү. Тийм нэг one on one хийдэг. Тэгээд хүүхдэнийх нь перформанс ингээд амар сайжрахгүй нөгөө хүүхдэн зүгээр ээж залхуурж байгаа яваад байвал жоохон хэцүү дээ. Гэхдээ яг тийм тьютеринг хийх үед нөгөө онцлог нь юу юм шиг. Тэр хүүхдийг нэг айлгах инструмент бас байх хэрэгтэй. Аавд нь хэлнэ, араас нь нөгөө нэг бадууг нь мушкныг юм байх хэрэгтэй байхгүй тий. Гүйцэтгэлийг чинь ингээд байнга одоо нөгөө эцэг их чинь ингээд тайлагнаад юм. Тийм. Цайчгаас руу аргагүй байдлаар төлөх нь. Хоёрдугаар нөгөө нэгin эсрэг нэг үзэж байгаа учраас нөгөө зүхтах газар байхгүй тий. Өнөөдөр миний даалгыг шалгахгүй ингэчих болов гэсэн юм байхгүй. Яг л гарцаагүй барьж яваал нам хийдэг. Тэгээд яг гоо тийм хичээл хоцрогдсон хүүхдүүдэд нэгin эсрэг нэг хичээл хийж явах үед гэтээ би нэг олон бишлэлтэй 3 4 хүүхдэд л яг ингээл тэгэл нэлээд хоцорсон хүүхдэд хичээл орж үзэж ирсэн. Яг оо тэр их сонин туршлага байсан. Зүгээр ингээ хуучин их сургуульд очиод ингээл нэг 30 хүнд ч юм уу хичээл орох те. Эсвэл сургуулийн төв дээр очиод тийм ингээл 15-аас 20 хүнд хичээл орох бол нэг нэгin эсрэг нэг хичээл орох бол бас нэг шаал өөр мэдрэмж. Тэгээ ихвч нөгөө нэгin эсрэг нэг ороход амар муу ингээд амар хоцорсон хүүхдэд хичээл ордог. Тэгээ тийм хүүхдүүдэд бас ингээд одоо нэг яг имчшгэл ажил тийм бэл багш имч хоёр бол айгүй хоорондоо төстэй. Эхлээд нь нөгөө нэг хүүхдийнхээ яг хаана
хоцорцныг мэдэх хэвээр хэдийн хэмжээний тийм хэдийн хэмжээний бүр яг энэ нөхөр хизээнээсээ төөрцсөн юм бэ гэдэг нь ихлээр нь олно. Тэгээд төөрцсөн хүн чинь өвчнөдөө хоцорцсон хүмүүс чи яадаг вэ? Амар өөртөө итгэлээ алдсан ирдэг. Яадаг би чадахгүй юм байна. Би тэнийг юм байна. Угаасаа би бол маа нэг юм байна гэсэн юм бүр ингээд өөртөө итгэл нь бүр ингээд шалнаас доогор орцсон ирдэг. Тэг эхний ээлжинд бол бараг л нөгөө нэг чи чаднаа чи чаднаа чи тэнэг биш ээ гэдэг тэрнийг оруулж ирэх гэж л оролдсон. Чи тэнэг биш ээ чи зүгээр л хоцорсон байхгүй да. Дараа нь болохоор юу гэхээр жишээл математик зааж байгаа бол ихш математик зааж байгаа тохиол үгүй математик гэдэг чинь зүгээр нэг x y бодоод байгаа юм биш ээ. Наа чинь ирээдүйд чамд нэг ийм дэр хэрэг болно тийм дэр хэрэг болно. Тэр тиймэрхүү туршлагууд л амар сонирхолтой байсан юм байна. Анхныхаа хичээл орсон ангид ямар хүн мэдрэмжтэй байснаа санаж байна уу? Нэг сайн бол сандгүй. Гэхдээ айгуу сайн бэлдэхгүй бол болохгүй гэж бодоод урд шүн нойр морьгүй. Тэгээ шүнжэнгөө бүх юмудаа хараад энийг ингэж тайлбарлана. Одоо нөгөө нэг ялангуяа санхүүгийн юм термүүдийг чинь амар нюанстай ойлголтууд их байгаа. Тэгэнгүүт ингэж жоохон буруу тайлбарлал өгчих юм бол эсвэл жоохон ерөнхий тайлбарлал өгчих юм бол ялгааг нь гаргаж ойлгохгүй. Ер нь нэг адилхан юм байна гэд ингээ ойлгох чинь тэгэнгүүт чинь тэр чинь нөгөө шалгалт өгөх гэж байгаа хүмүүс учраас амар нюансыг гаргаад юм болгон дээр айгу энгийн жишээ мшээ ярихгүй болохгүй мэн гэж уг нь бэлдэж оцсон. Тэгсэн чинь л маргааш нь хүмүүс чинь миний бэлдснээс шал өөр юм асуугаад ороод ирэнгүүт ингээд мэдгүй гингүүтээ би мэдгүй штэ гэж хэлэх хэцүү. Тэгэл мэддэг гэж хэлээд худлаа ярих хэцүү. Тэгээ ганц нэг юмыг нь наадах ч юм бол иймэрхүү юмтай ер нь холбоотой байхаа. Гэхдээ ингээ хайгаад үзье гэл. Ер нь миний санаж байгаагаар айгүй их нөгөө ажил дээр ч гэсэн тэр хүмүүсийн experiences ч айгүй харсангүй баг. Тэнгүүт амар ажлын practical юм асуугаад эхлэнгүүт ингээд амар их би наадах чинь ерөнхийд нь ингэж бодож байна. Гэтэ судалчаад хэлээд өгье. Би ер нь ингэж бодоод байна. Гэтэ зүг байна уугүй юу? Double check хийчихэд өгье гэж хүмүүсийг нэг амар юм хоол хийх байдалтай амар хичээллээд орж исэн санагдаж байна. Ямар хичээл вэ? Сандарж исэн. Тэр чин юуны хичээл? Equity-ийн хичээл хуваагаад нөгөө семинар гэдэг тест хийдэг хичээлийн анх орж ирсэн аахгүй. Тэгэнгүүт хүмүүс чинь тестэн дээр алдаж малдчихгоотаа яхаар ийм байдаг, бодит амьдрал дээр ийм байдаг ч мэдээж тэгээд надтай ингээ шал өөр юм практик тэр нэг юм шалгалтын хүрээнээс өөр би Монголд ингэж хийдэг гэдэг юм урд гаргаж ирээ ярангуут чинь ингээд ойлголцож чадахгүй болчихсон. Тэгээд чи ямар ч байсан багш шүү. Багш бол мэдгүй гэж хэлж болохгүй. Багш бол юу ч болж исэн ингээд тэнд багш гэдэг статусаа амар ингэж гаргахгүй болвол нэгд чи жоохон байна. Тэгээд одоо тийч нөгөө захирал махирал гэлтэй. Ингээд бундаг хүмүүс ирж сууж байгаа штэ ажлын туршлагатай. Тэгэнгүүт чи болохоор ингээд өөрөө бас туршлагаарч жоохон баг байна, насаарч жоохон баг байна. Тийм учраас анханасаа би энэ шалгалтыг чинь давцсан багшин шүү гэдэг филинг амар сайн өгөөрэй гэд багшийн өгсөн зөвлөгөөгөөр багшийн заасан заваа. Яагаад ч юм тэнцээ за хэдүүлээ над заримдаа бүр ингээд иймэрхүү юм чинь төр тусдан тавьж байгаа яг тест wise харьяа гэд энэ хичээлийн эцсийн үр дүнд бол танд шалгалт өгөх гэж байгаа энэ тэргээл амар их худлаа ингээд юм аргалаа зүхтаад байдгээс. Тэгээ одоо эргээ бодох нь бол надтай практик ярьсан юу ч ярьсан ямар ч байсан гэдэг яриад авах хэмжээнд бас дэжгүй. Тэр үеийтэй харьцуулахад өөрөө ч салбар дээр ойр зурим хийгээ үзсэн. Шалгалтаач дараагийнхаа левел мэвэл гэдэг ингээд юм уншаад үзсэн. Тэг хичээл заах нөө бэлдэх арга нь хүртэл арай өөр болсон. Нэг юм жоохон хэцүү awkward үед мөйдөд нь штэ. Тийм үед дунд бас яаж айтаахан гэж зохицуулах гэдгийг гадарлаа л явж байна да. Тунцгийн анхны хичээлээ сандгүй шүү дээ. 18 онд тий одоо санахгүй шүү дээ. Гэтэ юу байсан юм аа? Би чинь нөгөө нэг амар им цаг залбаатай оюутан байсан учраас яг хичээл заах үед бол бас яг тэгжил явна. Ер нь хичээл дээр юм жоохон им хөвгөлтэй те нэг уйдахгүй ингээд нэг залхаачгүй гэхдээ бас юм ин ойлгуулж ийл гэж боддог байсан шиг санаж байна. Яг зүгээр надад хамгийн анх багш болохтой бодогдчихсэн юм бол манай эдийн засгийн одоо тэнхмийн нөгөө микро үндэс макро үндэс гэх хичээл байгаа штэ. Энэ хичээлийг бол ингээд асар хэцүү те ойлгохгүй угаасаа унана гэсэн хүлээлттэй оюутнууд их байдаг. Тэгээд би хэцүү гэж дөнгөж орохт нь бүгд айлгаад хэлдэг шүү. Тэгэл миний хамгийн ингээд өөртөө бодож исэн зүйлэл за би нэг амархан гэдгийг ойлгуулнаа гэж бодож л хичээлээ бэлтжижсэн. Тэгээ бас амар бэлтжижсэн. Одоо надаа тухайн үед нөгөө хичээл орохгүй бэлтжижсэн. Макрогийнхыг олохгүй байгаа. Микрогийн ингээд дэвтэр байгаа. Нөгөө график бүгдээр ингээд ихнээс нь зураал ингээд бичээл хажууд нь нэмэлт фактууд бичиж мичээлтэй дээр утгаар нь бичсэн нөтөд бэлдсэн биз. Тэгээд тэрийг хадгалдаг юм. Хайрлаад байдаг юм. Лагийн той. Би бол
бид нар чинь 2000 за бид нар юуны хичээлж явах те их сургуульд анх хичээл орсноо бодохоор тэр чинь угаас амар домог шиг юм яригддээ шүү дээ. Надад оюут хичээл үзсэн оюутнууд бүгд аягүй сайн мэддэг. Тэгэл манай мо талигач гант өмөр багш на ахилийн шүрмсөө таслал. Тэр үе чинь бакалаврын зэрэгтэй хүмүүс чинь юм хичээл оруулах штэ тийм хайр байхгүй. Ороод ирэнгүүт нь туслах багш гэдэг албан тушаал биш багшийн туслах гэдэг албан тушаал байрын солигдсон. Багшийн туслах багш биш байхгүй багшийн туслах байхгүй. Тэгээ багш гэсэн үг юм биш үү? Teacher assistant. Гэтэ TA ч муу цаанч заримдаа бас семинар өдөрчих гээд идэв шүү дээ. Тэгэхээр тийм ч биш. Бид нар ч ерөөсөө хар ажил хийдэг. Тэгээд яг тэр үеэр манай сургууль чинь олон улсын магадлалын итгэмжил орно гэдэг. Бараг тэрний хар ажлыг л хийдэг байсан юм. Тэгсэн хувь тавилан явуулаад байгаа. Яасан чи манай ганаа агчны 4 групптэй байж исэн. Тэгэл тэр 4 группийн шууд над дээр хүрдэрсэн аахгүй. 10 сарын 5-нд багш нарын баяр болдог. Тэгээ тэрнийг ухтсан нэг спортын тэмцээндээ цаа чинь хөлийнхээ ахилийн шүрмсийг таснаад тэгээ угаасаа тэр хүн чинь нөгөө зогсож чадгаа болчихж байгаа юм чинь. Тэгээ яасан гэсэн за өнөр энэ хичээлийг орно гэл. Тэгэл ямар ч бэлтгэл байхгүй юм тийм ноут бичээд суухан байхгүй маргааш нь оройн ягаад багш орж ирээд бацуг багш хэлжсэн багтахгүй тийм хэрэглэж за өнөр хичээл орно шүү гэл. Тэгэл нэг талтай амар баярлал яа гоё жигнээс хичээл орно гэдэг. Нөгөө талтай бол за тэгээд нэг амар нэг төвшөөгүй би бол тэгэл би ч өөрөө худлаа өнөө оюутны холбооны дарга марга инээ тэрэ гэх нэг тийм сэтэртэй явж исэн учраас нэг тийм өмнөх оройн ингэж бэлдэж за тэгэл ороод тэгэл нэг бас оюутнуудыг очивол бүгдийн хүмүүс нөлөөтэй. Гэхдээ бас ингээ ялгаа байгаад байгаа байхгүй юу? Их сургуулийн оюутнуудад жишээлбэл би ингээд анх хичээл орж байгаа. Угаасаа миний статус чи би төгссөн. Ингээ ажил хийж байгаа. Тэг ингээд та хэд бол ингээд анх энийг сонсож байгаа. Угаасаа ингээд анх удаа сонсож байгаа хүнд ингээ юм зааж өгөх чинь амар гоё гэхгүй юу? Тэгэнгүүт аль хэдийн би ажил дээр ингэдэж штэ тий. Эсвэл наа чи манайд ингэдэж штэ гэд нэг юм тогтсон нэг юм бодолтой байгаа хүнд нэг юм чинь одоо нэг л юмар тайлбарладаг биш ойлголтууд байгаа шүү дээ. Өөр улсад бол хуулийн зохицуулалтаар юм байдаг гэдэг юмыг ингээд өөрөөсөө илүү статуснаас өндөр хүмүүст ингэж арах хэрэгтэй байхгүй зайбар юмгүй. Би CFA дээр ч тийм филинг юусаа авч байгаагүй байхгүй яа гэхээр энд ажиллаж байгаагүй. Санаа нь юу гэхээр би индастри экспириенс үнэ чинь миний ордог хичээл нь econ квант хоёр байхгүй. Квант ирээд над руу хин юу ярих юм дуракуда тэ мин бол мин медиан бол медиан кортил тоо бол тоо шүү. За яг энийг тэгээд энэ яг финансийн жишээ за EPS гэдэг нэг юм байна. Та энэ хэдүүлээ EPS хамаагүй энэ бол зүгээр X variable биз дээ. Тэ яг хойноо бол гэтээ нэр яг би анх квант орчих тэр EPS гэдэг мэддгүйс дээ. Та өөрөө өгөөгөөс алхах. Тэг би өөрөө шалтаа өгөөгүй. Тэгээ ямар сандаа сүултээ за энэ нэг financial ертөнцийн ойлгохын тулд level 1 өгье гэж байгаа. Тэгээд яг level 1 өгсөний дараа CFA заах өхөөс өмнөх заах хоёрын хооронд бол амар том ялгаа байдаг юм билээ. Тэгээд level 1 өгсөний дараа бол тэр нөхдүүд томороо юу өгөх гээд байгааг нь ойлгочихгонгууд айгүй их тэгж юу яд юм бэ. Мэргэжлийнх нь юугаар буцааж тайлбарлаж байна. Тэгээд их сургуулийн оюутнуудад анх хичээл ороход бол эхлээл нь ингээл агуулга өгч ийж боддог. Сүүлдээ жоохон ингээл янз юм болоод тэгэл оюутнууд чинь тэгэл зүгээр ингээд их сургуулийн одоо туршлага ярихад бол хамгийн төвөгтэй манай оюутнууд нэг 10 жилээс тийм ярилцдаг орчноос ерөөсөө ирээгүй. Ийм багш сурагчийн ийм зай амар өндөртэй орчноос хүрээд ирдэг чаваас. Тэгэл нөгөө багшаасаа нэг имэх, айх, буруу юм хэлхээсээ имэх ч гэдэг юм уу. Тэр юм айгүйх ажиглагдсан. Нэг 11, 12 оны үед бол ингээл оюутнуудаас юм асуухэр ингээл танхин намгүй. Тийм ингээл. Тэгээ сүүлдээ нөгөөдүүлж чинь ингээл янз янзаар өдөж эхэлж байгаа байхгүй. Та нар одоо юу юм амдаа алт болгоцсон юм уу яатсан юм уу буруу зүвч хамаагүй хэл гээл. Тэгээ сүүлдээ зарим нь мотивацлахын тулд худлаа итгэхийн оноо моноо гэдэг юм чинь худлаа оруулж ирэнгүүт сүүлдээ нөгөөдөл чинь өстө жинхэнэ нөгөө нэг оноо моноогоо авахгүй худлаа ч өн чинь ингээл нэг гэсэн ажиллаж эхэлж байгаа. Өндөр гаргач гад. Тий дөнгөө өндөр гарч. Зарим нь тэгэл худлаа шоуны юмнууд хийж байгаа шүү дээ. Шаал худлаа амирал. Гэсэн ч бас яг нэг тэдний чинь нэг тэр нэг орчин тэ тэдний ингээд худлаа үний яриад эхлэнгүүт ганц нэг хүмүүс зөөрөг оронгууд ярьж эхэлж байгаа. Хичээлээр амьд болж эхэлж байгаа л да тий. Тийм тэгэл яг юу нь бол ингээл их сургуулийн танхимууд сүүлийн жилүүдэрээ жоохон туршлагатай болоод ирсэн дараа оюутнуудаас юу яг яагаас сурах гэдэг вэ гэдэг нэг хөмсөрлүүлэх зордсон. CV ч юм уу ойлгомжтой тэр чинь ингээл ороод ирэхээр те ингээл би карьераа ингэж байгаа эсвэл тийм цалин орлого нэмэгдүүлж байгаа. Тийм тэр чинь бол мангар зорилготой байл те айгу гоё ороод ирж байгаа. Зарим нь ингээл хууль мөлийн хүн бол би ингээд өөр салбар руу шилжиж байгаа ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар ороод ирж байгаа байхгүй те.
Их сургуулийн үед нүчин чаа бас тийм биш. Тэгээд диплом авах гэж байгаа гэж хэлчихсэн байх үү. тийм тэгээд ороод ирдэг байсан байхгүй юу. За багшлах үед тохиолдчихсэн одоо нэг хөгжилтэй хүндхэн явдлууд руу оръё те. Хамгийн их фейлдчихсэн моментууд одоо гоё фейл ярил л да те. За successful тэгэл гоё түүхүүд ярих. Та гонцгаас эхлэв. Би фейлчих шүү. Бата манай талигаш мөн лавсрын багш хүртэл фейлдэж байгаа чи фейлдэх гэж юу байсан. Одоо тийм амар том юу санахгүй байх шиг байна. Санд орж ирэхгүй. Босоо бид хинур хүмүүс өнгөрсөн үү? Яг зүгээр ингэж юу ийсэн. Анх нөгөө их сургуульд багш болсон чинь яг өдрийн хөтөлбөрт хичээл заахаар надаас за доор хаяж 2 насны бага байгаа байхгүй тий насны зүрх гарчаа. Тэгээ би чи их төгссөн. Тэр үед зочлох уу нөгөө хамтарсны хөтөлбөрүүд иконы хичээл орсон чинь үзээд унтсан ингээд нэг хүүхдүүд дахиж групп болоод орсон. Тэсэн чи бүгдээрээ надаас ах их хүмүүс байсан. Тэгээд нөгөө анх удаа багшилж байгаа хүн чинь ингээд шууд ах их хүмүүс дээр очсноо ингээд урдаас нэг хичээл. Тэгээд нэг удаа үзсэн болохоор ингээд ямар ч дахиж юм сонсох сонирхолгүй байгаа даахгүй юу байж байгаа хандлага нь тийм. Тэгэл ер нь нөгөө нэг анх яаж орсноос болоод цаашдаа яаж багшлах юм нэг дүр тавигддсан болвол гэж бодож байна. Тэр үед тэгээ тэр хүмүүсийг ингээд нэг тийм хичээлд ингээд татаж оруулахын тулд маш юм илүү дутуу сонирхолтой асуулттай амьдралын хобби мобиг нь асууж байгаа л над тэр чинь тийм гарч байгаас энэ бол эдийн засаг бас кино мэд юмнууд оруулж ирэл тэггүй л угаасаа сонсгоо гэдэг. Тэгжэл явжсэн минь тэгээ хөгжилтэй гэхээр одоо тэгэл мэдгүй одоо тийм гайгүй байна би ч бас нэрээ боддоггүй юм. Мөхчөнд явна нэг асуудал. Би яах вэ? Би тэгээ угаасаа нөгөө нэг ICR дээр ингээл хичээл заах юм наа багш тэгэл бусад багш нар бүх хүмүүс ингээл амар зөвлөгөө Батөргөл ах ялангуяа амар зөвлөгөө өгчээсэн. Хичээл өмнө ингэж бэлдээрээ ийм аукардтэй ийм фейлдэх нөхцөл гарах юм бол ингэж юм шийдэж болдсон шүү гэдэг хүмүүсийн туршлага амар сонссон. Тийм болохоор бас жоохон санаатай гэж болоод. Тийм амар фейлцсэн юм нь бол гайгүй. Гэхдээ зөвөр надад амар хэцүүс нэг юм төвөгтэй санагдчихсэн юм гэх юм уу? Normally ингээд анх бол хичээл орж байхад за энэ өөрөө ингээд disclose хийж байгаа шүү дээ. За ер нь бол бид ингээд нэгт хоёр дахь ингээд хичээл шүү дээ. Эсвэл энэ сэдвийг нь би анх удаа зааж байна. Нөгөө сэдвийг нь бол ингээд заагаад ингээд өөрөө юм бэлдээ болцсон. Тэгэхээр нундан та хэд асуулт тодруулах юм байвал ингээд ярилцаарай гэж ангийн хүмүүсээ ч аль болох ингээд нээлттэй байлгах ярилцуулах нь айгүй чухал. Тэгэнгүүт нэг юм ангид нэг юм жоохон юм математик нэг ангийнхныхаа урдуур орж ингэж юм ярьдаг нэг юм цойлдог нэг юм айгүй яриа мари хүмүүс байдаг штэ. Яг нэг тийм хоёр хүнтэй анги байсан. Тэгэл тэр хичээлдээ тий ерөөсөө л анхнаасаа шууд надад ирлэх гэсэн. Ингэдгүүштэй миний дөө гэл айгүй тийм статустай ингээд ярангууд би болохоор үгүй наа чи Монголд бол юм байж болно те хэдүүлээ чинь олон улсын шалгалтанд ингэх гэж байгаа. Logically ингэ бодохоор юм тийм гингүүд. Үгүй штэ ингэдэггүй штэ те ингээд надад ч ерөөсө practically юм биш байна. Чи бол ерөөсө юу ч мэдэхгүй байна, туршлагагүй байна те. Тэгэл миний ярьж байгаа юм яг адилхан давтаж яриад те ингээд би багш юм уу тэр хүн багш юм уу гэж бит хоёр баг багшийнхаа статус ингээд нэг булаацлах стилтэй дэр хичээл ингээд орсон. Гэхдээ тэрийг би бол нэг фейл гэж бол боддгоо зүгээр тухайн үед надад анх амар ингээд эвгүй санагтаад өмнөх ангууд нь тэгээгүй. Чинь бүр анхны анги мэнгч биш штэ нэлээд хичээл заасны дараагаар тийм юм гарч ирэнгүүт ингээд ингээд хүмүүс уг нь бол айгүй гайгүй ингээд амар collaborative ойлголцоод ингээд яваад идэв штэ энэ хүн яагаад ингээд байгаа юм бол гэд амар гайхаад тэгээ буцаад тэр чинь бас ингээд мөнгө төгрөгөө төлөө сууж байгаа хүний чи хүүхдтэй харьцаж байгаа юм шиг би багш нь чи дуугаа сонс гэж бас болохгүй тэгээ юм ярих гадахт нь яриулахгүй байгаад байж бас болохгүй тэгээ тэр үед амар тийм төвөгтэй санагдчихсан. Гэхдээ дараа нь яг тэр хүн өөр хичээл үзээд өөр юм надаас ирээд асуухт нь би нээлттэй тайлбарлал өгч байгаа юм л да. Тэгээд ингээд гайгүй ойлголцоод хоорондоо баг одоо найзлах төвшөнд те анх болохоор зүгээр л тэр хүний амар мэддэг юм нь тэр хичээл дээр байсан учраас ягаад ч юм өөрийнхөө мэддэг юмыг ингээд ярих сонирхол нь байсан юм байна да гэж би дараа нь ойлгож ирсэн. Тэгээ тухайн үедээ яг тэр хичээлийг дуусгах надад амар хэцүүсэн. Хичээл орно гэж тэгэхээр ёо одоо өнөөдөр юу гэж орж ирээл ингээд миний өмнөөс юм байгаад сквал намайг тэтгүү ингээд загнаад авах болоо гэж жоохон айжсэн. Тэгээ тэрэн дээрээ бас хичээл тараад ороод ирэнгүүт нөгөө оффист байгаа хүмүүс манаас амар их ингээд за зүгээр дээ угаасаа хичээл захаар чи янз бүрийн хүмүүс байгаа.
Тэгэл позишнер ч гэсэн энэ чинь манайд ингээд компанид ажиллаж байгаа том CEO ч юм уу, CFO ч юм уу тийм хүн хурж ирэл мөнгө төгрөгөө төлөө сургалтанд суужангууд өөдөөс нь нэг залуу хүн багштай зогсчоод өөрсдийнх нь хийдэг процесс дүрм журмаас нь өөр юм яриад тахаар бас ингээд сонин санагдсан шүү дээ. Тэгэл тиймэрхүү хүмүүс энэ тэгээ ойлгоод ингээ өнгөрөчхөө те ингээд хүн болгон угаасаа янз бүр байдаг болохоор энээс ч хэцүү хүнтэй ирээдүйд ингээд хичээл заах хэрэг гарч магадгүй. Тэгээ тийм болохоор өөрийгөө чи сайн контролдохгүй болохгүй шүү гэл. Тэгэл заримдаа ингээл гээл чихэр мэгэр авчирч өгч өгөөл. Одоо өнөөдөр хичээлдээ за амжилт гээл чихэр өгч өгөөл өөрийн нийтэд тэгдэг байсан. Тэгээ тэр нь одоо харахаар надад бол амар инээдтэй юм шигтэй. Гэтэ тухайн үед амар хэцүү санагдчихсэн юм байна. Тэрнээс фейлцэн гэж болж байгаа юм бодохгүй. Тий. Фейлдсэн хичээл чинь бол бүр нэг ингээд хүмүүс ямар ч ирэх хүсэлгүй болсон ч юм уу те надаас юм сонсох хүсэлгүй ч юм уу. Миний асуусан юм хөвчлөлтэй жижигхэн фейлүүд байхгүй одоо жижигхэн фейл бол одоо санахгүй шүү дээ. Тэгэл тухайд гараад гой фейлүүд биш дээ одоо тэгэл улаан цам худлаа ярьсан ч байд юм уу те. Улаан цам худлаа ярьсан бол баг. Одоо чи миний хамгийн recent фейл ирэхэд би нөө нагийн нар мандах манай дадлага үед миний альтернатив дээр сууж яхад бодлого оцож бодлого найрууд гарах болчих жоох. Дил фейлцэж нэг хідэн нөгөө нэг юуны инсентив фи бодсон чи нөгөө чи шал худлаа ойлгоцсон номноосоо тэгэл нөгөө альтернатив ор хөнгөө болоод тэгэл сүултээ ч тэгэл альтернатив орохоор урталт нь хэлж ш. За би бол энэ индастригийн хүн биш. Гэхдээ би танарт энэ номон дээр байгаа агуулгыг хамгийн үр дүнтэйгээр танарт дамжуулж өгнө. Фреймэлтэй. Тэгж фреймл штэ. Тэгэхгүй нөхдөө чи ингээл надаас эхлээл те манай индастри дээр одоо real estate investment trust одоо сүүлийн үед үүсгэж байгаа эсвэл юу гэдэг чинь team in fund гэх чинь би над мэдээгийн чараагүй юм байна гэдэг. Би бол мэдгч хүн байна наад чинь зүгээр би танарт энэ textbook дээр байгаа айдиануудыг амар гоё clean те айгүй тийм structured амар тийм логик дараалын дагуу ингээд дамжуулах ажил хийн гэдэг шууд хүнд нийлчихэж байгаа байхгүй. Тэгээд манай ангид нэг сүүл нэг орсон ангид нэг залуу байдаг гэсэн өөрөө угаасаа салбарын нөхөр. Тэгээд тэрний холбоотноор ийсүүлчихэж байгаа байхгүй. Тэгэл нөхрөөр гоё нөхөр ч угаасаа ярих дуртай. Тэнгүүд нь за яг индастри дээр яадаг талаар чамд нэмж ярих юм байна уу нөхөр тэрнийг өнгөтөр ирчихэж байгаа. Тэгээд манай хүн чинь баг ингээд тэ нөө мөнгө төлж сурсан хүнээрээ буцаага багшлуулчих. Тэгээд нөхрийн хэлсэн жишээнүүдийг би бичээд авчдаг байхгүй. Дараагийн хичээл дээр нөгөөд тийчээс яг өөрөө ойлоод индастри дээр ингэдэг л дээ. Тэгж ярьж байгаа байхгүй. Ингээд нэг гоё хүмүүс яг байдаг те юмаа мэддэг. Тэгтээ ингээд нэг өнгөрөх гээд байгаа даа биш. Яг ингээд practically бусад мэддгүү хүмүүстэй бас ингээд гоё санаагаа ярилцдаг. Танай дээр юм байсан уу? Манай индастри дээр ингэдэг тэгдэг гэл багштай ч гэсэн амар гоё харцдаг. Тим хүмүүс бол өстэй хайр шүү. Тим оюутнууд байсан. Тэгэл тэд чи айгуу гоё. Би нөгөө нэг яг нөгөө альтернатив инэ тэр гэдэг чи яг нөгөө нэг quant econ бол угаасаа өөрийнх нь нөгөө нэг давмга талбар учраас хин чи. Тэг хоёрдугаар нөгөө нэг Монгол зурж байгаа хүмүүс чинь тоон шинжилгээний хичээлч угаасаа айгуу хүнд орж ирдэг. Тэгэхээр яадаг. Тэгээд за одоо хэдүүлээ өөртөөхөө багшлсан туршлагаас гадна жоохон завсарлаад гэдэг нь арай сэдвээ өөрчлөөд гэж байгаа. Ер нь их сургуульд нөгөө нэг өөртөөхөө багш нарын тухай яриа л да тий. Тэгээд та нар өөртөө багш болсон. Тэгээд өөртөөхөө багш нарыг ингээд эргээд харах. Тэгээд тоо миний тухай ерөөсөө ярихгүй шүү. Би тоогийн багшсан миний тухай хориотой. Тэгээд надаас бусад багш нарын тухай ярьцгаая л да. Өөрийнхөө фейлерийг тойруулах. Өөрийнхөө фейлсэн кейсүүдийг ч юм уу. Миний фейл надад фейлсэн кейс одоо байхгүй шүү дээ тий. Фейл биш нөгөө хичээлээс гадуур үйл ажиллагааг хичээлийн хөтөлбөртөө уялдуулан хослуулан багшийн давуу талаа ашиглаж хийсэн үйлдэлүүд байгаа. Тэ дартлах гэж оролдож байна. Дартлаа. Тийм ямар ч юм үйлдэл байхгүй. Тийм. Яг нэг хитэн залуучуудтай хийсэн. Тийм. Хүүхдүүд дагуулж яваад бисээ тоглож яваад унаач чи хаймж. Их сургуулийн хаалгаар гарлаа. Иргэн одоо хинчээд иргэн тэр шин иргэн алтын шагаар иргэн лавгсруу. За бүр нэрийн дурдаад өглөө. Ингэж болохгүй. За энэ тэгээ хэдүүлээ өөрсдөнд нь хичээл орж исэн багш нарынхаа талаар дуусах гэдэг. Тийм та нарт ингээд инспирэшн тэгээд тэр багш нараас одоо ингээд өөрсдөө та нар ингээд багшлах туршлагатай болоо явж штэ. Тэгээд туршлагатай ингээд явж яхад одоо нэг тийм багш нараас авсан техникүүд ч гэх юм уу тий. Тиймэрхүү зүйлсүүд гэвэл одоо бас нэг энэ болж явшаа нэг ашиглаад багш нартай талархаад. За фонцгаас. Надад ч одоо талархах хүмүүс зөндөө их нөө. За хайзинс ханс нэг хамгийн юунаас гэх юм бол манай дунд сургуулийн
багш математикийн багш Динсма гэдэг багш байгаа. Мгм. Бас одоо гавьяд багш авч гин үү? Хийж байгаа хаа тийм хаа. Бас нэг юм тухайн үед багш нар тэгж болдог байсан үгүй мэдэхгүй байна. Манай Динсма багш болохоор олон сургуулиудаар, хувийн улсын сургуулиудаар ингээд явж багшилдаг тийм математикийн багш Миний байсан. мэддэг Динсма багш. Тийм нөгөө нэг тодорхой бүдэ тийм амар бүдэ тийм сургуулийг тийг нэг баддаг багш байна да. Тийм бидний хайртай багш мөн байна мөн байна. Дундаа ингээд ч жинхэнэ тоо гэдэг чинь юм байд ингээд зааж Тийм өгсөн багш. математикийг бол жинхэнэ яг математикийг бол амар сайн ойлгосон. Өөрөөгөөсөө коллеж их сургууль багшилж исэн ингээд ухраас тэрийг мэддэггүй шүү. тийм учраас ингээд нэг тийм цаашаа хэрэглэхэд ойлгомжтойгоор суурин тавьж өгсөн хүн бол тэр хүн байгаа. Тэгээд Динсма багштай баярлалаа. Манай ангийн багш байсан. Тэгээд нэлээд хатуу. Гэтэ Динсма багшаас үлдсэн одоо нэг маш гоё хоёр зүйл байдгийг. Эхнийх нь хүн ухаантай болцсон байхад гоо сайхныг нэг өдрийн дотор өөрчилж болно гэдэг. Амар. Тэгэхээр өсвөр нас ингээд одоо хүүхэд нас чи явж байгаа юм турш үзмэр байгаа. Гэхдээ ухаантай болох хэрэгтэй. Тэгээд энэ бол Үний шүү нөө. Энийг тавьж өгсөн. Ангийн багш байсан болохоор. За тэгээд хоёр дахь нэг юм бол өрсөлдөөнийг ингээд шудраг байдлах талаас нь амар сайн анхаардаг байсан. Одоо ангийн шилдэг сурагч гэсэн нэг юм сургуулийн шилдэг сурагч гэсэн юм шалгаруулна шүү дээ. Бид нар яадаг гэсэн бэхээр нэгдүгээр удирлын дүүн гарангууд дүнгийнхаа хуудсыг авч агаад хичээлүүдээ чагсааж авч агаад хүүхд болгон тухайн хичээлээр энэ дүнг би дараагийн удирал хадгалах уу өсөх үү хэрвээ өсөхөр бол одоо 90 байгааг 95 болох юм уу 97 болох юм уу амлалтаа бичлэг байсан юм шүү дээ. Тийм бүгд амлалтаа бичиж доор нь гарын үсэг зурж өгнө. Тэгээд 2 дугаар удирлын дүн гараад тэр амлалт би бүгдээрээ биелсэн байх юм бол тэр шилдэг сурагч байхгүй. Тэгэхээр нөгөө онц дүнтэнд биш өөрөө амлалт тавиад тэрийг биелүүлж чадсан хамгийн олон амлалтыг биелүүлж чадсан шилдэг сурагч болдог. Тийм fair юм шүү дээ. системтэйгээр бид нэр ингээд 4 жил сурж явсан байна. Тэр тиймэрхүү юм нэг тийм шудраг өрсөлдөх зарчмыг тийм шудрагчны ойлголтыг маш сайн суулгаж өгсөн юм байна. За дараа нь манай ахлах ангийн багш одоо сахиугийн лицейгийн багш маань байна. Логожог гэдэг суур мэрэгжил нь бол газар зүүн багш байгаа. Тэгээд тэр хүн яасан бэ гэхээр бид нар бол асар юм өндөр ачаалттай сурдаг байсан хгүй яг юм албан ёсны лицей биш. Гэтэ ингээд хувийн сургууль биш. Улсын сургууль дээр ингээд лицей анги гэдэг туршилтаар юм хийсэн. Тэгээд өглөөнөөс 8-аас 1 хүртэл яг ингээ 10 жилийн хичээл орно. Тэгээд нэгээс завсарлаад орой 1 4 5 хүртэл нөгөө мат англи хэл нь ордог. Тэгээд ингээ өдөржин хичээл ордог учраас багш маань бид нарыг заримдаа эрхлүүлээд шууд орж ирэнгүүтээ за нөгөө хичээл орж байгаа багш ин за минийхөө одоо болно. Одоо болно гэж зогсоонгуудаа би тэдийг аваад лагер маглаа явуулчихсан. Эсвэл авч гараад хөл бөмбөгийн талбай маань чи хажууд хөл бөмбөгийн талбайтай хөл бөмбөгийн талбай руу авч гарангуудад тоглуулж юм бол тэгдэг байсан. Тийм хоёр хүн байна. Тэгээ их сургуульд орж ирэхээр тэнхмийн бүхэл багш нар байна да. Тэр дундаас телегч гантмөр багшийг онцлох хэрэгтэй. Яа тэгэхээр анх нөгөө багшуулаад бид нар чинь багшлагаас гадна профессорын туслах гэдэг ажил хийгээд нөгөө судалгааныхны ажил дээр тусалдаг. Тэгэхэд би гантмөр багш дээр тусалж исэн. Гантмөр багш маань бас миний магистрийн ажлыг удирдсан. За тэгээд мөн Бацууг багш маань. За Бацууг багш бол яг юм эдийн засгийн хичээлийг нэг тийм хитрхи шинжлэх ухааны биш байдлаар орохтой нэг дундуур нь нөгөө яриад түүх мөх яриад тэгснэ уран зохиол оруулж ирээл өөрөө дуулаад л тэгж ордог тэр аргад нь хөнгөн байдлаар ойлгуулдаг таалагддаг тэр зүйлийг сурч авсан байгаа. Юу байна? Гансүл тогш байна. Гансүл тогш бол за миний бакалаврын дипломын удирдагч бас яг намайг ингээ багш болох явцад тогтмол ингээд уулзаалтай ярилцаад л ингээд явж идэг нэг төрлийн одоо ментор нэг жинхэнэ ментор хүн байна. Гансүл тогш. Тэгээ гансүл тогш яг бакалаврын диплом удирж явах үедээ 7 хоногт нэг уулзалт бас амлуулад тэгээд тэрэн дээр очихгүй бол гомдоод идэг байсан нь. Би яг нэг л удаа очих л дээ. Тэгээд очихгүй болохоор гомдсон нь тэр байдал бол угаасаа тэр ер нь ингээд баяг багасаа энэ багш нарын тавьж байгаа яг хариуцлагатай байх зарчмуудыг бүр баттай болгож өгсөн. Тэгээд гансүл тогш бол бас Монголны найруулга зүйдэр маш сайн багш байсан. Намынхаа орчуулгыг хянжаахтаа өөрөө хянчаад давхар хянуулдаг. Цэг таслал харнаад чинь 3 тэг явж гин үенд нь цэг таслал ийм байх хэрэгтэй гэд. Тэгээд тэр зүйлсийг маш сайн сургаж ойлгуулж өгсөн учраас гансүл тогшиг бол яг өөрийнхөө ингээ багш болох
багш болгосон ментор хүн гэж бодож явдаг. За тэгээд өнөр хөшөөрөө дурсуулахгүй гэсэн. За тэгээд техмийн эрхлэгч мөхцтэй багшаа. За шиг нь бүгдийн дуртай. Тий, би ч үгсэн нөгөө техмээр л байж байгаа хүмүүсээс. Нэг алтан шаштай тэр багш гончсон багш маань тэр багш маань одоо чи гоё. Техмээр л байж байгаа. Хоёул специфик мэр хэвээр байхгүй те багшны тодорхой специфик үйлдэл ярих хэвээр. Сүлдээ багш тэгтээ би бас сүлдээ багшаас нэг юм хасна хүн унгаад ийг сурсан юм лээ. Яар муухай юм суурт. Би нөгөө Гонцгаа чи ингэж юусоо ярьж болохгүй. Би чам надад залруулъя заа. Оюутнууд хичээлдээ багш нар унагадаг биш. Оюутнууд өөрсдөө унагадаг. Ундагийг нь би ингээд унтсан байгааг нь аргалаа да гэж бодохгүй яг шударгал бай гэж боддог. За наач шударга. Одоо зүг ярьж. Миний хүү сурахгүй шүү гэдгийг нь ойлгуулдаг гэдэг. Би нэг өөрөө сүүлд ойлгож мэдсэн юм шиг. Дөнгөж хуцаа харсан чинь би ч бас амар унгаадаг. Үгүй миний хичээлүүд дэр унсан хүмүүс айгу олон л байсан юм. Тэр хүмүүс унаад. Тэг хоёрын доо хоёр эзэнтэй. Буцаад та өөрөө сайн заахгүй юм гэсэн үг биш үү? Яг тийм хоёрын доо хоёр эзэнтэй гэж. Гэтэ бодох хэрэгтэй. Яг тэр дараагийн семестрт нь над дээр хичээлээ ангууд нэгдэл ингээл нөгөө нээл хийсэн хүсэлт өгөөл идэг гэсэн. Тэгэхээр гоё ордог. Тийм. За мөнгөчин багш нараа дурсан бол гэтээ нэг тодорхой ингээд нэг тийм багш нарын нэг сонин үйлдэлүүд нь аягүй сонирхолтой байхгүй. Надад бол ингээд би өөрөө яг бодож л юм харин. Яг угаасаа багш нараа ярих юм бол баг хичээл орж исэн бүх багш нар болгоно л одоо өнөөдөр ингээд тодорхой хэмжээнд багшлах хүсэл сонирхол гал асааж өгсөн нөлөөлсөн хүн болгоны нэг заах арга барилаас нь юм авцсан байгаа штэ. Тэгэхээр зүгээр айгүй онцлох нь нөө манай аав ээж хоёулаа багш. Тэгэд намайг дунд сургууль бага ангиас эхлээд дунд сургуулиуд төгсөл манай ээж манай биеийн тамирын багш байсан. Тэгэхээр ерөөсөө манай ээж чинь ингээд хүүхд мөхтө манай хүүхд гэж бараг тэгдэггүй. Ингээд ангид байж хахад ингээд шууд шав болно. Тэгэл бүх хүүхдүүд юу хийж ийн ингээд хэцүү дасгал хөдөлгөөнтэй гүүх харайх марайх би ч бас ингээд хүүхэн том биетэй жинтэй хүүхд тэгэнгүүт сунаж минь чадахгүй шүү дээ. Тэгэнгүүт адилхан ингээд сунаалхан. Бүр яг ингээд багш шавьи харилцаанд орчдөг зөө. Тэг хичээл тарлаа баяртай ээж гэх хэцүү гэхгүй байх хэцүү. Баяртай багшаа гэх хэцүү. Багшаа гэх хэцүү. Тэг би болохоор угаасаа ингээд ээж гээд ингээд бүгд ингээд дуудаад явчихдаг. Тэг бусад багш нарын ч гэсэн ингээд энэ багшийг хүүхдэд мэддэг. Манай ах амир хөөрхөн ингээд сургууль руугаа бас ингээд ахыг бас бага ингээс дунд сургуулдаг гэсэн ээж бас биеийн тамирын багш нэсэн тэгсэн чи орж ирсэн ээ. Манай биеийн тамирын багшийг харсан уу гэж ингээд хамт ажилладаг бусад багш нараас нь тэгж асууж ирсэн гээд. Тэгээ ээж аав хоёрын хизээ нилээдээ би нэг мэрэгжил сонгохоо өмнө юм байна. Манай өвөө болохоор намайг мэрэгжил сонгож хахад нөх ингээ багш болчвол гоё юм шүү дээ. Ингээд гоё хүүхдүүдтэй ажиллана. Нөгөө дунд сургуулийн багшаар төсөлж байгаа штэ. Тэгээ аав ээж хоёр ч бас ингээд багшлах юм туршлагатай. Тэгээд хамт олон гоё байгаа чи харж байгаа. Багш болоод үзүүл яасан ингээ санал болгож байгаа үед би асууж ирсэн. Багш байхын хэцүү юм нь юу вэ гэдэм бэ гэж ярьж ирсэн чи аав ээж хоёр болохоор чи юуны багш болохоос угаасаа амар их юм хамарнаа. Ялангуяа манай хоёр ч хоёулаа биеийн тамирын багш спортын хүмүүс тэгэнгүүт тэр ангийн хамгийн хэцүү хамгийн атман хүүхдүүдтэй төрүүлж найзалдаг. Тэгээ тэр хүүхдүүд угаасаа бөмбөг юм заал мал те спортын юмд амар дуртай. Тэгэл тэр атман хүүхдүүдтэй найзлах юм бол тэгээ тэр анги тэр чигтээ ингээд атганд ороод чамайг багшаа гэд биеийн тамирт дургу хүүхд байсан ч гэсэн ингээд шорт подолко чирж ирээд хичээл дээр чинь ингээд шатар матар тоглоод чамайг суун. Тэгэхээр ингээд угаасаа хүүхдүүд амар хөөрхөн. Тэгээ тэр хүүхдийг муу хүүхд гэж ялгадаг юм аа. Зүгээр юунд дуртай ямар аргаар энэ хүүхдтэй харилцуул ингээд болох гэдгийг нь биеийн тамирын хичээлийг хүмүүс нэг чухал биш гэж бодоод идэг. Гэтэл яг үнэндээ ингээд жоохон атмаа матмаа хулгай хүүхдүүдийг хүртэл ингээд спортоор хүмүүжүүлдэг гэдэг юмыг надад анх ярьж өгчээсэн. Багш болох ч бас тийм юм биш үү. Гэтэ би биеийн тамирын багш болъё гэж нэг хэсэг яг жоохон боддог байсан ч гэсэн өөрөө тийм амар тэр хоёр шиг спортлог биш байсан болохоор за ер нь өөр мэрэгч сонгох юм байна гэд. Тэр үг надад ерөөсөө мартагддаггүй. Тэгээ одоо ч гэсэн аав ээж хоёртой энэ тэнд хүмүүс таарахтаа харах вэри бас нэг жоохон те хүндтэй нэг юм сквал нэг жоохон юм мафи стилтэй ч юм гарууд сквал одоо ингээл том бокс ч юм хүмүүс үрж ял багшаа гэж үнсүүлэл явдаг. Тэгээ тэр нь надад бас багш байх ямар гоё юм бэ гэдэг мэдрэмжийг бас амар өгч байсан. Тэгээд аав ээж хоёроос гадна гэвэл яг угаасаа ахлах сургуулийнхаа ангийнхаа багшийг бол дурдахгүй болохгүй. Доржийн ихэ багш маань анх удаа надад сонгомл эссе уншуулж байсан хүн. 10 жилийн хүүхэд сонгомл эссе мэдгүй. Тэгээ би нэг монгол хэлтэй амар сайн биш нүү. Мат англи хэл мэлдэ дуртай. Тэнгүүт ангийн багш монгол хэлний багш байсан болохоор ингээд хүүхэд болгоныг
та нар бүгдээрээ ингээ профессор, доктор, за яг зарим нь бол болно. Тэг бүгдээрээ тийм болохгүй. Бүгдээрээ сайн мэрэгчлэлтэн, сайн эцэг эх байхын тулд та нар монгол хүн байна. Монгол хэлээ ингээд мэддэг байх чинь амар чухал аа. Тэгэд ингээд монгол ингээд ядчил өргөдөл бичдэг за хичээл дээр бид нэр амар инээдтэй ингээд сургуулийнхаа ингээд захиргаанд өргөдөл гаргах нь гэж байгаа л тийм юмд өөрсдийнхөө тодорхойлолтыг дэвшүүлж мшүүлээд нөгөө нэг шилдэг сурагч гэдэг чинь манай багш өрсөлдүүлэх гэхээс илүүтэй би шилдэг сурагч болмоор байна гэдгээ чи сургуулийн захиргаанд өргөдөл бичээд ингэж ойлгуул гэдэг тийм таск өгж ингэж айгүй их юм бичүүлдэг. Тэгээ эсэмэсэг ч гэсэн бид нэр зохион бичлэг гэхээс илүүтэй яг ингээд reasoning бодож юм бичиж эхэлдэг болсон яг тэр багшийнхаа арга барилаар сурсан юм. Тэгээ би яг 10 жилд өөрөө жоохон болохоор ч зарим юм нэг юм мэдэхгүй. Тэгэл тухайн үед сонгомл хийсэн уншаад задлаад үздэг хоёулаа нэг олимпиад ороод үзье юм уу зэгэл багшиг ярьж байхад нь эсээ уншаад гайхдаг юм чи энэ одоо юу вэ? Хит ямар их footnoteтэй юм бэ? Хүү дунд нь латин ингээд бүр манай латхай тийм манай латах тий. Лат гэж нэг хөрөл дээр нэг хийсэн тий. манай латах бол угаасаа амар байдаг. 10 жил тахтай тэр чинь тэгэл зарим нэг юм мэдгүй гэхдээ зарим нэг юм дээр ангийнхаа багштай эргээл юм ярахад миний нэг мэдгүй амар юм өөр ертөнц байна шүү. Тэ тэрийг ингээд монгол хэлээр айгуу гоё ингээд буулгаад өгсөн юм ном байна шүү гэд сайн мэдгүй ингээд ойлгохгүй ч гэсэн би зүгээр сонгол хэсэг анх сургуулийнхаа номын сангаас аваад ингээд уншижсэн. Тэгээ дараад нь хаа нэг номын самуу орохороо тэрийг аваад нэг эсэмсийг нь уншичдаг. Нэг тиймэрхүү хүүхэд байсан. Deep meaning-ийг сайн ойлгохгүй ч гэсэн. Тэгээ дараа нь их сургуульд ороод нөгөө бүгдээ монгол хэл мэл үздэг штеп. Дээрээс нь их сургуульд яг манай санхүүгийн техникийн багш нар бол бүгдээрээ cool хичээлээ бол гоё заачна. Яг санхүүгийн чиглэлийн хүн бэлтгэж байгаа юм чинь. Гэхдээ надад их сургуульд хамгийн их таалагддаг байсан хичээл нь нөгөө гэрэл агшин хичээл байсан. Монголчуудын нийгэм соёлын хүмүүс. Тэр хичээл бүр яагаад ч юм яг агуулга нь бол угаасаа амар шин гоё. Миний бас бодож байгаагүй юм шалтгаан учир шалтгааныг ярьдаг. Гэхдээ тэрийг зааж байгаа багш бол жинхэнэ нэг эмэгтэй хүн бие яаж авч явах хэвтэй юм. Хоёр багш хүн бие яаж авч явах хэвтэй юм гэдэг юмыг бүр ингээд багш зүгээр л оршуугаараа аавраагаараа тэр нэг шүлэг байгаад гэсэн чинь өргөтгөлөөр юмуд ингээд гэрэл цацраад явж байгаа. Тийм гэрэл авч байна тийм шүү. Нэрэндээ таарсан багш юм шүү. Тэгээд тэр хүнээс бас ингээд хичээл үзсэн. Нөгөө нэг миний монгол хэл сонгомл эсэ гэдэг юм чинь хүн судалтай бид нар эсэ бичдэг шүү дээ. Тэгэнгүүт нэрнийхээ тухайг эсэ бичгээс эхлээл ингээл юм бичээл эхэлж байгаа. Тэгэл одоо монголчуудын юун дээр босгон дээр ингээд ягаа гიშгдгүй ингээд ёс заншлыг бүгднгийн нөгөө reason-ийг ингээд судалдаг шалтгааны тэгээд учир шалтгаан хайгаад ийм юм байна гэж бичдэг. Яг тэр эсэний логикийг ялангуяа нөгөө нэг сонгомл эсэгээ юугаач мэдгүй гүйлгэжсэн хүн чинь их сургуульд ороод гэрэл агшин хичээл дээр бүр нэг иймэрхүү логиктай аргалтай юм бичээд идэм бэ штэ гэд. Тэгээ нөө нэрний эсэн дээрээ би ч юмсаа айгу гайгүй үнэлгээ авцаа. Тухайн үед л хүүхдүүд жоохон ингэчлээ гэтээ 80 мая авчлаа, тэд авчлаа гэлдэгдэг байсан. Тэгэхэд би ч юмс гайгүй үнэлгээ авцсан. Тэгэл за өстой инхээ агш юм заасан юм болно. Их сургуульд ороход амар хэрэг болж байна да гэж тухайн үед айгу бодож байсан. Тэгэл угаасаа их сургуулийн би медаль бичих эсэмсээ бичих надад нэг тийм зовлонтой юм байгаагүй. Зүгээр нөгөө нэг үгийн сонголт Монголтэй найруулга гэдэг юмдаа дуртай. Гэхдээ яг эсэ гэдэг чинь юм логик бүтцтэй гэдэг гэрэл агшаас амар сурч байсан санагдаж байна. За тэгээд та өөрийгөө бити дурдаг гэдэг байгаа шүү дээ. Өнөр агшаас л дурдахгүй байх. Их сургуульд гэхдээ би нэг амар тандик хараад амар багшлаа гэж өөр нэг бодож байгаагүй. Зүгээр. Би аль талаар нь дурдахгүй гэсэн шүү дээ. Сэм үү хамаагүй. Тэг танаас ингээд цаашаа явах гэдэг байхгүй гол нь одоо дурдах гэдэг хүн танаас үүдэлтэй. Тэгээд зүгээр бриж юу. Зүгээр гүүр бол. Багшаас яг ингээд юм сурыг, багшийн шавнар амар cool хүмүүс, гоё хүмүүс байна. Энэ хүмүүстэй бас танилцъя, суралцъя гэж бодож их сургуульдаа ингэж явж байсан. Тэрээс би өнөр багшаас их сургууль дээр нэгт хичээл сонсож байгаагүй. Формат хичээл өөр болохоор. Тэгээд тэр танилцчихсан хүмүүс дундаас дараа надад яг нөгөө багшлах ментор яг лидер болсон хүн Бат Оргил ах байхгүй. Тэгээ Оргил ахтаа бас баярлалдаг шүү. Баярлалтай подкаст. Та баярч талрах гэсэн дөрөв. Би нэрийн саяхан нэг нөгөө хуучаа ингээд ээж нар чинь нэг юм шагналын хавцас цуглуулдаг шүү дээ. Тэг хүүхдүүдийнхаа олимпиад гэсэн чинь 2016 онд ягаад ч юм чөлөөт хичээчдээс нэг эсэний тэмцээн зохион байгуулад би тэрэнд нь ороод төрүүлээд Оргилийн гарын үсгтээ өргөмжлөл надад байвал яах вэ? Тэрүүш манай өргөдөх бол гарын үсгэд би бүр гайхаад юу би яхаар өөрөө тэмцээнд ордог байлээ.
гэж бодод. Тэгсэн чи доор нэг жижигхэн бат бараг. Тэгээ нөгөө нэг багштай холбоотой та нөгөө дурсах юм гэдэгсэн шүү дээ. Оргил ах болохоор ингээд би хичээлдэн сууж исэн байхгүй. Тэгээ яг нөгөө нэг юм funny case нь ч байна. Яг юм сурхууц амар сэтгэлд үлдсэн case нь ч байна. Зүгээр сэтгэлд үлдэхүүц case нь юу гэж юм гэхээр нөгөө нэг сайн хичээлээ бэлдэх гэдгийг яриад байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хичээл дээр фейлдгүй байх гэдгийг чинь яг оргилахаас тэр хичээлийг оргилах ингээд зөндөө заацсан. Тэгсэн мөртлөө л орох болгоныхоо өмнө дахиж тэрийг ингэж уншдаг. Дунд нь ямар нэг буруу юм байна уу? Энийг энэ удаа яаж тайлбарлавал зүгээр үү? Байнга сайжруулдаг. Тэгээ тэрийг нь оргилахаас амар их сурсан юм шиг санагдаад байгаа. Хөгжилтэй юм нь болохоор хичээл дээр штэ. Нөгөө нэг англи хэл дээр чинь англи термүүдтэй амар хичээл зааж байгаа штэ. Тэгээд ингээд нэг үг хэлсэн чинь тэрийг тэгэж хэлдэг штэ гэдэг юм юунд ажилладаг нөхөр. Semi wire юм. Тэ Asian Development Bank-д ч үлээ нөгөө юм олон улсын байгууллагад ажилладаг хүн хичээл сууж таарад яа ч ингэж хэлдэггүй штэ гэдэг нөгөө нэг pronunciation аялгын голцсон чинь амар сонир байдалтай ингээл өөрөө айгуу сониорсноо Монголд ингэж хэлдэг штэ гэдэг. Тэгснэ хичээлээ өргөжлөө аваа яз. Манай Оросод ингэж хэлдэг штэ гэдэг. Тэгснэ хичээлээ тарсныхаа дараагаар нөгөө нэг офис өрөөнд орсон. Йоо намайг өстэй амар хэлдэг байх штэ. Өө тэг хэл мэлтэй бол тэр мэрийг гэдэг эртгийг хэлчихгүй заавал хүнээр уншаад буруу уншаад болоод байх юм ингээд. Ер нь ICR-ийн багш нар бол амар кούλээ. Бүр ингээд яг тэр хичээлийн танхимд бол хинж кούλээ алдахгүй. Тэгэл офис дээр завсарлагаар орж ирж ёо сайн ингэчлээ. Яа энэ буруу хэлж байгаа гэдэг бүгдээ тэр дор юм уу засаад. Тэр нь амар гоё. Ер нь миний багшлах хамгийн ингээд угаасаа нөхцөл бүрдсэнж байна. Хүсэл амар төрүүлсэн газар бол яхаарахгүй ICR. Тэгээд бас боломж олгосон хүмүүс нь одоо танаас эхлээд нэг байж байгаа юмс айгу талархууштай байдаг. Одоо тэгээ сайн багш бэлдэж аавна гэдэг чинь бол ингээд тэрний дараа амар олон хүмүүсийг үүсгэж байгаа учраас нэг багшлах ажил гэдэг бол амар чухал юм байна гэдэг. За миний хувьд нэг багш нар гэх юм бол ахлах сургуулийн ер нь дунд сургуульд бол тэгэл нүдүүлэл зүгээр л нэг өрөөнд төгжүүлэл математик хийдэг юм байсан болохоос ш нэг яах тэр. Яг манай Монголны багш магш бол та нар одоо ингээд тэр нөө математикийн сургуулийн чинь нөгөө математикийн хичээлээс бусдын бол ингээд баг тоодохгүй. Нөгөө хичээлүүд заримнаас ордгоо ш дараа нэг чинь тэгэл биеийн тамирт одоо би ерөөсө баг зааландаа тэр сургуульчудаа ингээд 3 жил сургууль баг зааланд хэдэн ч удаа орсон гэдэг очлаа. Тэгж болохгүй. Би тамирч амар чухал. Тэрнээс болоод одоо сайн нэ. За тэр ч яах вэ? Тэгэл яг нөгөө пунцгийн хэлсэн тэ ухаантай болоход нэг өдөр авах талаар. Тийм ухаантай хүн бол нэг өдөртөл өөрчлөгдөв. Нэг өдөр та шууд фит болохгүй. Нэг өдөр тамирчин болохгүй. Тэгээд байхгүй. Тэгээд надад хамгийн сонирхолтой зүйлс манай ахлагын түүх багш нар л айгу сонин хөлтөө нөлөөсөн юм байна. Тийм түрүүнээс шүү дээ нэг багш сурагч хэр нэг ийм дээр доороос байдаг амар харилцаа ингээд амар олон жилийн жишсэн чинь түүх сургуульд орсон чинь ингээд харилцаа эргээд ингээд ийм болцсон байхгүй. Тэгээ нөгөө багш нь ингээд дуудаж уулзаад ингээд тий найз шиг зөвлөлтөөд ингээд миний асуудлыг эзэн шин жижигхэн бацааны асуудал гэж бодохгүй тий хүүхдийн асуудал гэж бодохгүй яг хүний асуудал гэж хараад тэгээ тэр асуудал дээр ингээд хоорондоо ярилцаад хамтдаа яриад шийдэл гаргаад хамтдаа хэрэгжүүлээгээд тэр миний нэг тийм юмд аяг нөлөөсөн юм шиг. Дараа нь ч ингээ хүмүүстэй ингээд ажил ярих ч гэдэг юм уу нэг байгууллага удирдах ч гэдэг юм уу тэр юмуд хийхэд бол нөлөөсөн юм шиг. Их сургуульд бол яг түрүүний дүрс сүлдээ агш бол ерөнхийдөө багшлагад нэлээд хүчтэй ингээд катализатор болоход нөлөөсөн юм да. Яг ингээд таншигийн хэм уур чадвартай яагаад ингээд төв банкнд ажилладаг юм бэ? Эсвэл юу гэдэг чинь сангийн яамд ажилладаг юм бэ гэхэргүй. Би ингээд тэнд очиод ажиллачаад би тэнд ингээд зориул. Би тэнд ажиллаж чадах айгүй олон юм сайн мэргэжлүүдийг бэлдчих юм бол ундраган тасрахгүй штэ гэдэг үгийг хэлж байсан байхгүй. Тэгээ тэр үг надад бас нэг тухайн үед би бас Фукузавагийн номыг уншсан ч явдсан. Ер нь ингээд нэг юм багшлита гэдэг бодолд улам бүх гэдээ оруулсан. Тэгээ яг сонирхолтой нь сүлдээ агшаас миний асуусан асуултыг надаас мангар олон оюутнууд асууж байсан байхгүй. Та яагаад ингээд төв банкнд ч гэдэг юм тэнд очиж ажилладаг юм гэдэг асуултыг ингээд амар асуугаад тэр бол нэг амар ностальжик асуулт. Тэр чинь жил болгон надаас нэг юм хоёр оюутан дандаа асуу. Тэгээ багшийнхаа хэлснийг дахиж ингэж тэрэн дотроос яг миний над чинь нөхөр ахаа гарчиж магадгүй гэж бодож байгаа байхгүй. Тэгээ бас нэг багшлах өсөлттэй хүн гарчиж магадгүй ч гэдэг юм тэгж бодож исэн. За тэгэл яг багш нарын хүндхэн хөгжилтэй явдлуудаас ганц нэг юм ярьж бодож байгаа хөгжөө өдөө. Тиймээ ярих юм уу? Тийм дурсамж их бахаа. Болохгүй шүү дээ. Тэгэл яг зүгээр яг ингээл багш нарын алдаанууд гэх юм да хөөрхөн алдаанууд гэсэн үг байхгүй жижиг одоо жишээлбэл за би өөрөөс хэлэхдээ миний хамгийн сайн байж өгөлөө. Миний хамгийн сайн байж өгөлөө.
Би одоо ингээл хамгийн savage үйлдэлүүдээс ярих юм бол ингээд нэг удааны микрогийн шалгалтын дээр нэг баахан оюутнууд ингээд яаж ирсэн нэг групп чат үсгээ хуулж байгаа баригдсан байхгүй оюутнууд. Тэгээд бүх нөгөө буцаар онорсон оюутнуудын бүх оюутнуудын нэрийг би бүгдийг бичиж аваад тэгээд групп чат руу өөрийнхөө зургийг оруулсан. Гэтэ шалгалтаас өмнө таа штэ тий. Бишүүлөө. Тэр чинь бас нэг хүн байгаа. Бидний мэддэг нэг хүн байгаа. Би бол хуулахгүй л тий. Хуулуулсан ч гэсэн би чат руу л орохгүй. Тэгэж. Тэгээд тэр бол одоо жишээлбэл би бол багш ахыг үедээ хийжсэн юм хамгийн гоё кафе. Сүлдээ багшийн юу гоё штэ. Бид нар сүлд мөнгөний шалгалт илүү хөгжилтээр илүү нөгөө нэг шалгалтанд орохдоо бүтэн биеийн нэгжлэгэнд орж ордог. Бүтэн бие ятар чи яг ингээд аэропортын нөгөө гейтер гарч байгаа юм шиг ингээд хинээс гэлээл кремамарма. За наадгаа ингээд дэлэг мэлэгдээ ингэсүх мөг ингэж байгаа л тэгэл үс мүс ингэж би ч нөгөө буржгаар өстэй байхгүй. Тэнгүүд ингээд үсэн дотроо юм хийсэн юм биш гэж үзэж юм үздэг. Тэр бас би бол гэдэг шал давхтай балер авдаг байсан шүү дээ. Ангийн ингээд хамгийн гайгүй оюутнууд нугасаа яг ингээд нэг болон суулгах шүү дээ бөөнөр нь. Тэгээ хамгийн хүнд гарууд яг өөрийнхөө уртал суулгах шүү дээ. Тэгээд болохгүй бол тэр хоёр хол байхад л ингээд таа. Тэр сайнууд нь хоорондоо хуулцууд надад хамаагүй. Муугийн өөртөө ойр. Муу хэдийн яг ингээд өөрийнхөө хажуудаараа контролдо суулгах шүү дээ. Тэгээ ингээд яг оюутнуудыг тэгж суулгаж ийж тэгэхээр сайн хэд нь хоорондоо хуулах бол нэг том асуудал биш учраас тоодл байсан. Угаасаа чуулахгүй дээ баг гэдэг тийм. Би тэгээ хуулвал идэв тэгээл нэг хоорондоо хуулцаал үсрээл нэг оноо нэг 5-10 оноо бол тэгээ надад тэр юм. Би нөгөө нэг хүнд гаруудаа яг хяналтандаа байлаа. Би одоо нэрийг хэлээд яах вэ зөө. Хоп болох юм. Нэг төөх байна. Бас бидний таньдаг хүн аа. Шалгалтын дээр хуулах гэснээс микрогийн шалгалт байсан мха. Микрогийн сүүлийн шалгалт ч илүү нэгэн залуу. Иконы анги оюутан учраас хичээдээ сайн мэдж байгаа шүү дээ. Эдийн засгийн анги оюутан. Тэг нэгэн охинд хажууд нь суусан охинд ингээд шалгалтын дээр нь тусалж яг хуул өөр баринд толчиж байгаа шүү дээ. Хуулуулаагүй ч гэсэн ингээд тусалсны үр дүнд тэр хоёр ингээд цаашдаа танилцаад ингээд анх удаа. Тэгээд тэрдээс ингээд нэг хайр дурлал үүсээд нэг хэсэг хугацаанд явсан байдаг юм аа. Байх шүү дээ. Ямар ч асуудал байна. Тэгэхээр шалгалтын дээр хуулуулах чинь бас нэг тийм би хэлж шүү дээ. Би царилгүний хайж байгаа шүү дээ. Нэгдүгээр курсын оюутнууд руу ороод шалгалт авах гал хянагч багш гээл тэр чинь нөгөө нэг байрны солиод тавьдаг байхгүй. Тэгэл нөгөө нэг эхний нэг шалгалтмаалтайгаар нэг 3 томрод шалгалтын дээр ингээл хянагч багш гаднаас би гаднаас ингээл ороо хаалгаар орж анги бүгд мохоо зэрэг би ч аягүй байлэр куратор болохоор тэгэл та нэг удаа манай шалгалт авч ирсэн юм би санчлаа. Тэгээд хилжсэн амар зэвөө өгнө. Хууль дураараа штэ хуульж болно штэ гол нь баригч болохгүй. Тэгээ би бол барьчтیں۔ Гэлээ. Тэг яг нааж өгч байхгүй. Би бол барьчдаг байгаа шүү гэл гэсэн чи бүгдээрээ царин сонирн болоод нөгөө юм надад алт хийгээл. Тийм би тэгсэн. За одоо та нар одоо ширээн дор байгаа бүх юмнуудаа шалгав. Тэрэн дотор чи ямар нэг шипинг байгаад бүгдийг гаргаж хай. За тэгээд би энэ clearance хийлээ. Та нарт одоо 5 минутын хугацаа болгоё. Clearance хийгдсэн үү? За clearance хийгдсэн. Одоо наад доороос чи юу ч гарч ирсэн бай. Тэр нь хичээлийн холбогдолтой байх юм бол та тэндээсээ хуусан уу, хуулагдаагүй, хуулаагүй юу? It doesn't matter тий. Та хуулахаар завдсан уу? Надад юусэн хамаагүй. Багшаа би хараагүй штэ гэж хэлсэн. Над ямар ч хамаагүй. Над харсан хамаагүй. Наад юм чи наа чинь байгаа учраас crime тэгэл хөөгдөн гэж байгаа. Өөр тэнхмээ оюутнаас болохоор нөгөө хичээл үзэж байгаа хүүхдүүд ярангуут өнөр гэж нэг амар багш байдیں۔ Ингээл ерөөсө шалгалтын дээр бүр амар тэгэл хичээл мичээл дээр ингээ иконыхоо тэнхмээ хүүхдүүдийг бүгд ингээ унгаадаг юм таа. Унгаадаг биш иконыхоо хүүхдүүд унцдаг. Би ч оюутны перспективээс ярьж штэ. Оюутнууд л өөрсдөөсөө бурууг хайхгүй штэ. Тухайн үед амар тэгэж ярьдаг байсан. Тэгэл багштай дараа нь өөр янз бүрийн юм дээр ингээ жоохон оюутны нийгмийн нийтийн ажил хийж явж байгаа. Тэгэл энэ багштай амар унгаадаг юм багт тэгж харагдахгүй таах. Айгуу гайхаж чижээ. Гаднаа бол юм тий нөгөө хичээлийн бус цагаар бол намайг чи юу. Тэсээ тоглоом л хэмжээд тийм шүү. Тоглоом хон тэгэл заримтаа нь бол энд тэнд өргөдгөл суучаад маазраа сууж идэг. За тэгэл гэтээ би зовлонгийн сүүлж яг CFA хичээл дээр багш economics хичээл дээр quant eco 2-ыг багш орж ирсэн байхгүй ойлгосон. Яг тухайн үед бол хичээл амар гоё. Бүр амар гоё. Тэгэл эн чинь юм байхгүй, тийм байхгүй гэл маазраал ингээл хүн амт дээр жоок мөк хийгээл ингээл тэр хичээлээс бор ингээд уйдахгүй, нойрч хүрэхгүй. Тэгэл хичээлийн амар ойлгохтой даа гэж бодоол яг дараа нь багш гараад явлаа, ганцаараа тест хийлээ. Юу ч байхгүй. Хүсэж шүү. Гэхдээ яг тэгдэг байхгүй. Тэгэнгүүт ингээд эргээд нөгөө юугаараа ингэж нөхөж хөөж хайдیں۔ Гэхээр одоо тэр нэг юм термер нь биш.
тэрнтэй холбоотой ярьсан нэг Story. жишээ мишээ Тийм. нэг фаны хүн амтан цаашлуулсан баашлуулсан нэг тэр юмыг санаж агаад энэгээр цаана энийг ингэж хэлээд байсан юм биш Тийм тэгээд шүү дээ. тэгэж ойлгочих. Одоо шин тэр мэдрэмж гэдэг сэдвийг чи эзэж үн өсвөл юу яана гэж ярьдаг. Элдийн тоо хэмжээ гэж ярьдаг байхгүй. За наа чин сууж байгаа охин байгаа гэж бодъё. Чамруу чи наатан луга өөдөөс нь гой талмаараад ингээд хандарлаа гэж бодъё. Чамааг халгаж ивэл наа чин чамаа сүрэг мэдрэмжтэй байна гэсэн үг. Чамруу буцаагаад ингээд талмаараад байвал наа чин эерэг мэдрэмжтэй байна гэсэн үг. Чамааг ерөөсөө огт авахд төлөөдөө байвал наа чин чамаас хамаарх мэдрэмж зээрөө гэж хэлж байгаа. Мэдрэмжтэр угаасаа ийм жишээ авагдд юм шүү те. Иконэр бас мэдрэмж ярихаар угаасаа багшилж байхдаа ч ирдэг содаа ихэр дээр ч гэсэн ярьдаг. Та нар ингээ мэдрэмж гэдэг үгийг энэ залуу мэдрэмжтэй юу мэдрэмжгүй миний үйлдэлд хариу үзүүлж ийн үгүй гэдэг л харах хэрэгтэй байна уугүй байна гэдэг. Огт хариу Энэ бол мэдрэмж ерөөсөө. хариу үйлдэл үзүүлэхгүй бол огт мэдрэмжгүй бас сөрөг хариу үзүүлж болно. Сөрөг мэдрэмжтэй. Эерэг хариу үзүүлж болно. Эерэг мэдрэмжтэй гэсэн. Тэг яг зүгээр сүулт нэг иконыг ингээ нэг эдийн засгийн сэтгэлгээ мэтгэлгээр ороод ирэнгүүт сүулт нь эдийн засгийн сэтгэлгээний түүх, орчин үеийн макро эдийн засгийн сэтгэлгээний түүх гэдэг хичээл чинь бол ингээд нэг янз янзын сэтгэлгээний сургууль биеийн тэгээ бүр яг шинжилгээний дан хийдэг байхгүй. Сэтгэлгээний дан хийдэг. Тэгээ тэр нь ингээд бүр ингээд өнгөт кино шиг яаж болдог байхгүй. Ингэнэ гэж үзсэн чинь нөгөөдөл нь орж ирээд Тэгээ ингээд бүлээд гэж ярьж байгаа. Яг кино ярьж байгаа юм шүү дээ. Тэгэл зарим нэг юм чи амар афоризм болгоно одоо нэг Филипсийн мөрөө гэдэг бол бодит бол нэрсэн ертөнцийн хооронд орох хаалга юм аа. Өшөө чи юу ярьсан гэлээ тийм. Хүүний төвшин гэдэг бол өнгөрсөн ирээдүйн хооронд явдаг хаалга тий одоо ки тий тэгээ цаг хугацааг худалдаж авч болдог гэх тийм юм ярьдаг. Тэнгүүд хүмүүс амар шин. гайгаа нааш цаг хугацааг худалдаж авах бай тийм тэгтээ чи төлөөсөнд нь хүү төлнө. That's it тий одоо хүү төлвөл ирээдүйн юмыг нааш ингээл аваад ирж болно. Гэтэ чи өнөөдөр бол төлбөрт нь юу төлөх ёстой хүү төлнө ч гэдэг. Ингэчингүүд хүмүүс нэг тийм хүү мүү гэдэг юмыг нэг тийм лээтэй гэж ойлгох. Тийм лээтэй ойлгохоо ер нь нэг тийм суурь концепц нь айгуу сайн ойлгох юм шиг. Тэрний ингээд техникийн ээлжинд өгчүүл дараа нь нэг техникэл бодолт хийх асуудлууд бол нэг тийм миний бодлоор нэг амар тийм төвөгтэй санагддаг баг. Тэр бол ерөөсөө техникийн асуудал. Сэтгэлгээний асуудлыг эхлээд нь шийдчих юм бол техник асуудал нь бол шийдэх юм байна. За тэр хөгжилтэй явдал тэр нэг юм яриад дуусгая хэдүүлээ. Манай нөгөө тайлгаач Гана агш нэг удаа бид нар шалгалт авах гэж хөдөлмөрийн эдийн засгийн хичээл орж ирсэн. Тест дээр шалгалт авах гэж. Тэгээ шалтгаан материал тардгийн. Тэгэл тараад манай ангийнх ингээл тестээ бөглөөс гэж байгаа. Тэгснээр л удаач би юм дүг амар сас хараад эхлэхгүй. Тийм би юм дүг ингээл нэг хараад эхлэхгүй. Тэгэл инээлдэл эхлэхгүй тэр хүн дээрээ. Тэгсэн яасан гэсэн хөрх юм багш яасан гэхээр ингээд зөв хариулт болгоны ингээд тест ингээд дөрвөн хариулт байгаа шүү дээ. Тэгээд гурав нь ингээд цэгээр төгсөөгөө нэг нь цэгээр төгссөн байгаа байхгүй цэг тавьсан. Тэгээд зөв тест болгон дээр нөхөр цэг тавьсан тэрийг авахаа мартцсан. Паттерн мэддэгдээд их. Тэгээд яг нэг ганц зөв хариулт таарсан чинь гимт нөгөө зөв хариултууд ингээд дандаа цэгтэй байгаа гэсэн чинь бүгд биеийн лэг хараа инээгээд хэлчих. Тэгэл анги дээр ерөөс нь юу ч яриаггүй зүгээр бүгд инээгээл тэгэл зарим нөгөө нэг ойлгохгүй байсан аяндаа ойлгож эхэлсэн гэж бодоо яа. Наа чи цэгтэй гэж хэлж штэ тэ. Зүгээр л тэгэл хэлж штэ. Цэгтэй гэж хэлж юм бол тэгэл болчихж байгаа байхгүй. Тэр цэгтэй гэнэ юу илээ гэж бодвол тэгэл ангиараа зөө Ханаа огч бүр гайхаад бүр шоконд орсон гэж байгаа байхгүй бүр ингээд яа ингээд шалгалт дуусны дараа ингээд тэр чинь ингээд зарим нь ингээд 80 мая аваад зарим нь 90 аваад тэг ингээд ийм химийн тархалтай байвал ойлгож штэ бүгд зүү авцсан. Ханаа огч ингээд бүр гайхаад бүр толгоо өргөд тэгээд сүулт нь өөрөө мэдээд тэгээд өмхий хогнууд хилээгөө гэж байгаа байхгүй. Тэгээд яг чадаагүй бид нар хөдөлмөр экономикс бүгд тэгэл зүү авсан. Багш шалтаа авсан. Бид нар хуус нь хуулаагүй. Багш материалаа тараасан. Бид нар хариулсан. Нөгөөт нь болохоор бас нэг нэмэгтэй багш. Яасан гэх нөө Dropbox гэдэг нэг юм байдаг байлаа шүү дээ. Нөгөө тийм шеэрлдэг. Тэгээ оюутнуудтай ингээд нөгөө нэг хичээлийнхээ материалыг Dropbox-аар линкээр шеэрлдэг. Нөхөр яасан гэсэн шалтгаан шеэрлсэн. Тэр шалтгаан материалыг шеэрлээд яаж хариу мариутаа шеэрлээ хийсэн шүү. Китэн шеэрлээ хийсэн. Тэгсэн нь байхгүй маргааш нөгөө хүүхдүүд нь бүгд бас өндөр нь авцсан. Нөгөө багш чинь ингээд нөлмсөн цэглэнсэн. Тэгсэн яасан гэсэн өөрийнх нь амар итгэдэг дээ нэг амар гайгүй хүмүүжлтэй гэж боддог нэг охин байсан чинь бүр тэр хүртэл надад хэлээгүй ойлцоо орж ирж байсан. Багшаа ингээд андуурсан байж тэгээ тийм багшаа та тийм хүлээсэн багшаа та тестээ алдсан байна. Шалтгаанынхаа материалыг солиороо ч гэдэг юм уу те. Тэгж хэлээрэй гэсэн чинь байхгүй нөгөөт нь тэгж хэлээгүй байсан. Тэгээ муусан юмнууд гэсэн ингээд нөлмсөн цэглэнсэн. Тийм хэмрээ орж ирж байсан. Тэр бол бас их тийм одоо гондод яхав те хүүхдүүд л юм чинь тийш. Сайн авъя л гэж бодож байгаа. Тийм тэгээ сүүлд нь манай бас талигаш лавгсрын багш нэг удаа нэг тим үг хэлжсэн. Та нар би өмнө хэлжлээсэн баг. Ер нь бол багш гэдэг хүн бол ингээд хичээл орж байгаа үедээ
Худлаа ярьж болно гэж хэлчихсэн. Худлаа ярьж болно буюу үнэхээр мэдгүй юм гараад ирэх юм бол тэрийг амар итгэлтэйгээр тодорхой хэмжээнд лог дараалд оруулаад бүн гэж хийл гэж байгаа байхгүй. Тэр хүмүүс нэг ерөнхийд нэг тийм ингээд ямар ч байсан нэг амар confidently гар гэж байгаа. За тэгэл тийшээний темаас гарсны дараа тэрийг зүрстө тултан судал гэж байгаа байхгүй. Тэгээ судлаад тийм үнэхээр тэр юм чинь ингээд алдаатай болцсон байх юм бол дараагийн хичээл дээр орж ирэхдээ юу хэлэх хэрэгтэй вэ гэж хэлсэн. Өнгөрсөн хичээл дээр нэг жоохон юм андуур хэлсэн байл шүү. Энэ ийм байсан байл шүү. Тэгээд багш тэгж хэлжсэн. Ягаад тэгэхээр ингээд багшилж явах үед хүмүүсийн асуудал юу гэдэг вэ гэхээр цэвэр нөгөө итгэл үнэмшлийн асуудал. харин тийм. Ерөөсөө юм шашин субъектив юм байна. Энэ хүний чинь амар ингээд сонсохгүй болохгүй. Энэ хүн юмаа мэдж байгааг ингүүд дунд нь багш жоохон эргэлзээч юм уу ингээл мартаад мэдхгүй гэдэг үг унаагаал эхлэнгүүт үлдсэн хичээлийн үлдсэн хугацаа ингээл тэгэхээр ерөөсөө тэрийг унтрааж болохгүй ингээл ерөөсөө чигээрээ чавчаал гарна. Одоо бүсэлтэнд орсон бол зүн худлаа яриа гэж яриаггүй шүү гэдэг. Тэгэл чавчаал ингээл чигээрээ гарна гэж байгаа. Гэхдээ хамгийн гоё нь дараа нь яг эдийн засгийн семинар дээр лавсрын багш тийм ярьсан. Роийн загвар тайлбарсан. Яахаар худлаа яриад хэлдэг. Би бүр өөдөөс төрсөн над руу хараа энийг гэдэг байгаа. Тэсээ энэсээр гараа авчих. Би тэгээ ямар өөдөөс нь багшаатай худлаа яриад байдаг шүү дээ. Тэгэл дугуйл өнгөрч байгаа шүү. Тэгэл багш амар сонь царайлал инээснэ. Яриан жоох удаашснаа. Тэгснэ амар ингэснэ гараа авчих. Тэгснэ яг өмнөх оройн тим ярьсан маргааш нь нөхөр тэрийг хэрэгжилж надад тэрийг хэрэгжилж харуулж байгаа. Тэгэл бас тэр бол амар сонирхолтой туршлагуудын нэг байсан. Энэ тэгэл багшлах үед бол янз янзын юм тохиолдно. Янз янзын emergency юусэн. Тэр мөнгөчин ярьжсэн нөгөө насан турш хүмүүст өөрөөс нь пунцагч ярьсан нөгөө өөрөөсөө ахмуус хичээл орсон. Надад бас нэг удаа би нэг оройн ангид хичээл ороод. Намайг дээрлэх гэж байна. Нөхдөч уус авсан шалтгаан материал өгөх цаг дуусчаад тахад. Тэгэхээр би шууд байгаа материал за үлдсэн материал үнэ F шүү гэж хэлээ шууд тэнгэр рүү гүцсэн. Шууд Google тэнгэрд ороод хаалгаас утсан. Нөгөөдөл чи өстө ангийн үүдэн дээр гуйгаад говшаал юу ягаал. За тэгээ материалыг чи бүгднгээс нь 10 оноо хасна гэж хэлээл тэгээ материал авчихсан. Тэгээ ер нь бас нөгөө анх багшлж байгаа үедээ жоохон дүнгээ хатуу ч юм уу гаргацсан эсвэл одоо тэр нөгөө олон хүн унтчихсан байгаа шалтгаан бол анхнаасаа нэг тийм жоохон тоогоогүй тий хүүхдүүд байна гэж тоогоогүйгээр хичээлтэй анхаарахгүй ч гэж магадгүй. Тэгэл фейлдэг байхгүй. Тэгэл ер нь бол бас сонирхолтой болсон. Тэг заа сүнс мүнс зарах гэж яриад явах. Тэр ч нөгөө дүн тавьдаг багш болохоор бас аргагүй. Тийм байлээ дүн тавьдаг багш болохоор. Дүн гарах 7 хоног л сургууль дээр байхгүй байл зүгээр штэ ингээл чи зүгээр коридорт дүрсэж харагдах юм бол энэ тэн дээрээсээ ингээл авахгүй л байсан шүү дээ. Ороод ирэх. Ингээл бүр ингээл бараг нөгөө угаасаа гуйгаад ч нэмэргүй. Тийм энэ угаасаа мэддэг. Гэтэ би дүн гарахтаа би нэг стори яри. Би нэг хамгийн анх тэр нөгөө ганаагшин 3 гүрэлт орж байхдаа нэг эмэгтэй оюутныг ир гаргаж байгаа 80 гаргацсан байхгүй юу. Инфос руу дөнгөж мэлдээд дандуураад багш чамайг ир гарганаа, ир чи ир гарнаа гэж хэлсэн байж байгаад нөгөөт нь багшаа гэдээ орлоо орсон. 0.3 штэ гол хүрээр нөлөөлж байгаа. Тэгээд тэр оюутанд би нэг 89 байсан байхгүй юу. Тэгээд тавьсан ч яваад 50 гцсэн. Тэгээд тэрнээс хойш би дүнгээ амар болгоомж тардсан. Нэг хоёр би 99-өөс бусад тохиолдолд 9-оор төгсөн дүн хийж тавьж байгаагүй. 99 үл тавьж исэн. 89 79 80 бол дандаа ерөөс 9-оор төгсөн дүн нэг ч удаа тавьж байгаагүй байхгүй. Би ерөөс яаж байгаа 9-ийн тоо. Юунес болоод 9-ийн тоо драма. Тэрнээс жоохон драматсан байхгүй. Би нэг оюутан 89 гаргацсан учраас ямар нэг 9-оор төгсөн дүн байна уу гэдэг ихний хэлж хамгийн дөрөв харна. Тэгээд 99 оюутан байхгүй. Нэг оюутан 99 нэлээд оюутнууд 99 гаргаж ирсэн. Тэгээд юу гэж хэлж ирсэн гэхээр 9-ийн тоо сайн тоо юм 100 болох хэлбэл жоохон төгс зүйл гэж байдаг. Төгс зүйл гэж байдаг юм. Гэтэ яхаа понцон гэл гэрэлмаа гэж зэн гарах байсан. 120 морь авдаг байсан. Тэгээд 100 оноо 105 106 болчихдог байхгүй юу. Тэр чинь бонусаа цуглуулад. Тэгээд тэр идэр чинь амар маниак. Тэнгуү чи идэрт бол 150-аас их амар 99 50 нэгээ суугаад байлтай. Төгс юм байд юм а багш. Тэгээ ороод ирсэн биш үү. Тэгээ энэ тэр нэг оюутныг нэг 89 тавьсан. Тэгээ дээрэс нь бас нэг нууцаад илгэхэд бас нэг нууц нь юу гэхэд дүн гаргадаг шиг нэг нууц ингээд оюутнууд чинь ингээл юм л ингээл дүнгээ нэмэлт гэл орж ирнэ шүү дээ угаасаа ойлгомжтой. Тэгээ би ерөнхийдөө оюутнуудаас яаж хийж байгаа л нэг тийм нэг 3-аас 4 оноо ингээд нөгөө илэгдүүлээд ингээд авчдаг байхгүй юу. Анханасаа тэгээ илэгдүүлчихдэг байхгүй юу. Би нэг оюутны ингээд 73 гаргаад миний нэг өөрийн нэг бодлоо шүү дээ. Бодцсон нэг тоос 74 ч юм уу гаргаж 74 дээр голцоод өгдөн. Тэгээ би энэ оюутны 74 гаргана гэж бодцсон байхад өөрт нь оноог нь яаж хийж байгаа л 71 гэж танилцуулдаг байхгүй юу. Тэгээ 71 гэж танилцуулсан яа багшаа болдог байхгүй юу. За 3 оноо нэмээд голч чинь дээд нэг анх руу болж гин үү. За баяртай гэж хүмүүс сэтгэл зүгээр тоглолцож байгаа юм шүү зүгээр. Тийм тэгэхгүй би тэр
Тэгэхээр чи 74 гэх юм бол нөхөр 77 болно л гэхгүй юу. Тэгэхээр тэгж гонжирж явахаар Гэтэ та нар битээ тийм дүнгийн юу хийж байгаа амар хэцүү Тэгэхээр оюутнууд сонсч байлаа. хэцүү байдаг шүү. Тэр олон оюутны ч хүн болгоныхын дүнгийг бодох гэж бас тийм. Гэтэ ир гэж хэлчихэд 89 50 жинээр шалгах хэрэгтэй оюутнууд бол. Одоо тэгсэн чи надад яг нэг юм сананд орлоо. Би бас яг инфос дээр дүн оруулж явж байгаа нөө итгэхийн оноо гэж идэвсэн шүү дээ. Бишээ бүтээлч ажиллагч үлээ 5 оноо. Тэрэн дээр 5 тавих байсныг 4.5-аар яаж ийг нэг дүн орсон. Тэгсэн чинь нөгөө бутгаанууд нь хойдолтой нэмэгдэхдээ дүн дээшээ биш доошоо орчихгүй юу? Одоо 91 болох байсан чинь 91 болохгүй нөгөө бутгаан хөрөхгүй болгоод 90 болоод тэгээд нэг хүүхд төр тэгээд тэг би дараагийн семестр тэр хүүхд ингээд багшаа ингэсэн мэн гэх нь оо заастаа би ингээд анзаараагүй дүнгийн ингээ өгөө ялцаа чи дараа семестр над дээр макро үзэрэй би нэг хоног чи нэг юм чи өгнө гэж амлаад тэгээд дараа семестр над дээр макро сонгоод шалтаа орж ирсэн байх шүү. Нэг хоног буцааж өгсөн. нэг хоног асуудал гэсэн бэ те. Багшаар 3 4 хоног асуудал шүү дээ. Тийм тэр чинь сүнс зарах гэрээ тийм сүнс зарах чинь амьдралаа тэр чинь нөө тэр бас домог ярив шүү. Тэр ярьж тэр чинь ингэдэгс ахад дундчны макро орчин үеийн макро хоёрыг ажилтдаг байхгүй тэр чинь угаасаа нөгөө хоорондоо холбоотой яг гэсэн. Хоёулангийн таа заадаг. Тэгээ хоёулангийн бие заан хоёулаа дараалсан семестр орж ирдэг. Тэгэл тэр юунд чинь нэг 55 ч юм уу 56 гарцсан оюутнуудын л яриа л да ер нь бол. Тэгэл яах уу гэдэг яриад байгаа байхгүй. Тэгээ сүнс зарах гэдэг нь юу вэ гэхээр яа тий. За окей. Чи 56 байгаа бол би чамаа 60 50 тэнцүүлье. Окей харамс 60 ч юм уу. Тэгэл яг тэнцүүлэхээр эсвэл яг бүр үнэхээр тэнцүүлэхээр бол тэгээ дахиад жоохон нэмэгдүүлээ 50 л да 63 4 ч юм уу. Балаарч тэнцүүлж ирсэн. Зарим нь бол 70 мал руу ч оруулчихсан. Тэгэл за окей би чамаа тэнцүүлээ. Хил гаргана гэж. Тэгээд асуудал нь юу вэ гэхээр чи дараа нь миний орчин үеийн макрод 70-аас дээш авахгүй шууд унах шүү гэдэг байхгүй. Шууд унах автоматар унах шүү. Би чамд 10 оноо өглөө. Гэхдээ би дараа нь 10 оноо чи чамаас шууд хасан шүү. Эсрэгээр нь тий. Тэгээд хийж чадах юм бол 70 давуулж чадах юм бол гэжсэн. Өшөөний оюутантай болохоор хичээл чи 16 7 хоног орно 32 удаагийн оролт. 32 удаагийн оролтод 90% нь чи хоцрохгүй ирэх юм бол окей гэжсэн. Тэгээд тэр 740 хичээлээс байхгүй. Тэгээд 740 хичээл дээрээс нөхөр өстөө хоцроогүй дээ. Тэгээд тэр нөхөр чинь гэтээ сонирхолтой төвхтэй бас өөр нэг төвх байдаг. 57-той байхгүй юу? 9 байхгүй юу? Тэгээд гэсэн байхгүй юу? Энэ чиний мэрэгжлийн хичээл. Уг нь гайгүй оюутан байхгүй юу? Тэгээд энэ чиний мэрэгжлийн хичээл шүү дээ. Ингээд хамгийн гол суурь тавих юм. Чи одоо тэгэл би чамаа яг 60 50 ч юм уу явуулчин тэгэл чи диплом дэш нэг 2 он муухай тэ одоо нэг дид гараад ирнэ тэ тэгээ чиний энэ суурь чи 2 оронд муухай ди тэ тэгээд чи ингэж яхаар биш тий чи нэг 61 ч болцсон байлоо гэсэн. Жохон оноо нэмвэл 61 болцсон байна. Тэгээ би нөхрийг ятгсан байхгүй. Чи тэгсэн чинь нөгөө ингээд авто сайвар гахаж ирсэн. Багш хин найс настайгаа ярьчаад ирээ. Гараас удаач орж ирсэн. Багш би унлаа гэж. Яа. Тэгэл дараа семестр нөхөр чи 90 тавсан шүү дээ. Яг өөрөөрөө явсараа гал. Тэр үед нь ч одоо тэгээ бас айгу том сургуульд тэнцээд явах гэж байгаа. Тийм. Тэгэл дэмхүү байдлаар ингээд зарим нэг оюутныг бол ингээд унгаах нь өөрөө хүнийг хуцалдаг. Тийм мотивацтай тэр уналтаасаагүй ингээд юм авчиж чадна гэж бодох юм бол тэгдэг бол өөр нэг оюутнууд бол унгах гэхээс илүү тухайн үед нь түлхэх юм бол илүү их урам авдаг гэх юм. Тийм одоо тэгээд хүүхдээ яаж хүмүүжүүлэх гэдэг шиг юм бол. Тийм тиймэрхүү байдаг юм байлээ дээ. Тэр хүүхдүүдтэй эзэн нэгэн цагт ажиллах байх оо. Жохоо хүүхдүүдтэй. Тий, жохоо хүүхдүүдтэй. Яг зөв урт хугацаанд одоохондоо л яг мэрэгжлийнхээ юмнуудыг амар сурах. Энэ төр фокусаа болохоос биш. Угаасаа боловсрал тэгэл багшлах гэдэг пашн байгаад байна. Манай ялангуяа гэр бүлд ингээд юм байгаа нөлөө бас байгаа. Тэгээ өөрөө одоо ингээд туршиж үзээ явахаар угаасаа хүнд юм заах нь багшлах нь ер нь бол эргээд өөрт бас хийж байгаа амар гоё юм байгаа даа байхгүй юу? Өөртөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт, хамгийн хийж байгаа сайн зүйл хүнд багшлснараа ингээд өөрөө нэг юм хүнээс сонсоод сурах гэхээс илүү тэрнээс хэд дахин давсан байдлаар өөрөө сураад байгаа байхгүй юу тэр чинь хүнд худлаа ярьж өгч болохгүй хүнд буруу ойлгуулж болохгүй тэгэхээр яаж ойлгуул айгүй зөв юм байна гингүүт нэг юмыг өөрөө айгүй олон өнцгөр хараад эхлэнгүүт ганцхан багшлах гэдэг скиллээс гаднах бусад скиллүүдэд бас нөлөөлөд эхэлж байгаа гэсэн үг. Ямар ч юм байхад тэрийг өөрөө би сурахтаа эргээд энийг ингээд 5 настай хүүхдэд чамаагүй би энэ ажлыгаа тайлбарлаад өгдөг байх нь амар чухал юм шүү дээ. Юу нэг тэр ур чадвар бас нөгөө нэг тим лид хийж байгаа хүмүүс айгүй чухал чадвар юм байна да гэж харсан. Одоо тийм багийг өдөрч байгаа. Одоо ингээд
амар сайн мэрэгчлэлтийг заримдаа ингээд тим лидер тавьчихаар явдаг байхгүй угаасаа. Тэгээ тэр бол угаасаа ингээд угаасаа л тэр юм ингээд цэвэр гүйцэтгэдэг хүнийг ингээд манайхан чинь хөвчин тэгээд байдаг шүү дээ. Сайн мэрэгчлэлтний дарга болгоод тавьчихдаг. Нөгөөх нь тэгээд уг нь сайн мэрэгчлэлтний хэвэл хамаагүй efficient байх хэрэгтэй байтал тэрийг дарга болгоо явчихгууд айгүй ингээд дарамт өгөөл яа. Дарамт өөрөө ч стресстэй тэр ингээд хүмүүсийн юмыг зохицуул гээл ингээд. Тэгэхээр одоо ингээд нөгөө нэг тиймэрхүү менежер гэдэг хүмүүс амар сайн юмаа ойлгуулж чаддаг. Хүмүүсийн хавар чадвар ингээд багшлаа сайжруулж чаддаг. Тэгэхээр ер нь бол ингээд одоо юу гэдэг B level, C level руу ороод ирвэл ер нь бол тэр багшлах ур чадвар, хүнд юмаа ойлгуулах чадвар. Тийм. Тэр бол амар чухал ур чадвар юм байна да. Би бол тэгж харсан. Тийм учраас зүгээр ингээд зөвхөн багшлах түрүү мөнгө чинь хэлж байгаа зүг баггүй зөвхөн багшлах гэж харж болохгүй. Хоёрдоо нөө fine money хараг нөө нотын шамт бизнес fine man ч угаас тэгж хэлсэн мэт чи чи хүн заагаад гэх юм уу заасан юмныхаа ярьсан юмныхаа 90% retain хийдэг гэдэг эргээ санддаг гэдэг байхгүй. Тэгэхээр зүгээр хүн заах замаар юм сурах бол амар тийм сайн арга юм болоо гэж боддог. Тэгээд би жишээлбэл ингээд сүүл нэг улс төрийн философи ном уншихдаа дотроо бодож байгаа. Энэгээр нь ирээдүйд хичээл орын гот шууд слайдыг бэлдээ хэлчихэж байгаа байхгүй. Хүн заана гэж бодож хүн заана гэж одоо тэрийг судлаж эхлэнгүүт л миний бодлоор айгуу тийм нэг талаас амар системтэй ингээд бодож. Тийм анхнаасаа цэцтэй хүлээж аваад тэрийг бас хариуцлага өгöd байгаа болохоор багшлах ер нь бол амар тийм чухал скил юм шиг санагдсан. За хэдүүлээч багшлалтын талаар нэлээд сайхан юмуд ярилцлаа. Тэглээ туршлагатай хүмүүстэй сайхан. Яа. Түүхүүдээс нөгөө багш нар нь харавал юуны чинь туршлага гэх байна. Миний ч. Тийм. Тэгээд тэгээ надад ингэж санагдсан. Одоо хичнээн багш нар багшийн сургуульд хүмүүс сурахаа болчлоо. Ингээд сайн багш нар бэлтгэхээ болчлоо гэж байгаа нэг талаас за тэгэл цалин мөнгөний асуудал байгаа, санхүүгийн асуудал байгаа. Нөгөө талаас юу юм болов уу гэж бодогцсон. Нөгөө багш байх ямар нэр хүндтэй вэ гэдэг тэр нэг хүлээн зөвшөөрөгдсөн байдал одоо ч гэсэн алдагддаг байгаа байхгүй юу? Энэ бол багшны хүнддэгдэг тэр зүйл байсаар л байгаа. Тэгээд тэрэнд нь болж багшилж байгаа хүмүүс зүйл мэдээж байгаа. Тэгээ нөгөө талд нь санхүүгийн асуудал байгаа тийм. Тэгээ энэ хоёрыг яг ингээд дэнслээд дундуур нь гарч ирээд байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр сурж байгаа хүүхдүүд өөрсдөө сурах арга барил гэдэг зүйлийг мэдээгүй байгаа учраас нөгөө багшлагаас авж байгаа би нэг хүнд юм ойлгуулаад сурах чинь да гэдэг зүйлийг хүлээж авч чадахгүй байгаа юм шиг ингээд ажиглагдаад идэв. Тэгэхээр ингээд 10 жилийн ингээ ерөнхий боловсролын сургуульд нь бага ангид нь хэрхэн сурах вэ гэдэг арга барилыг зааж одоо суулгаж өгөхгүй бол тэр хүн Харвардд очиж сурсан ч нэг сумын сургуульд очиж сурсан ч юу ч сурахгүй байхгүй юу тэрнээс нь тийм. Ерөөсөө бид нарт тэр нэг юу заахгүй байгаа юм л да. Одоо тэгэхээр үнэн шүү дээ. Наад ингээл математикийн бодол гэдэг байсан болохоос яаж одоо суух уу, яаж менеж хийх үү. Одоо уран зохиол орж байгаа үеж хэрхэн унших вэ гэдэг хичээл байхгүй. Тэгээ математикийн хичээл орж иж логикийн үндэс нь байхгүй тий. Тэгээ шинжлэх ухааны байгалийн биологийн ингээ химийн хичээлүүд орж иж шинжлэх ухааны суур ер нь хаанаас яаж гарч ирсэн юм бэ те яагаад судлах хэрэгтэй юм бэ гэдэг хичээлүүд нь ерөөсөө байхгүй шууд ингээ мэдлэг шахаад ангууд хүүхдүүд нэг юм хүлээж авах сонирхолтой болоод тийм тий яг энэ дээр хичээл заах айгүй хэцүү байгаа байхгүй юу саналууд хэдүүлээ бас ер нь дахиад багшлах тухай ярьсан ч дараа нь болох юм шүү. Тэгээ гоё яриан дундаасаа гарсан саналуудаа гоё хадгалаад ингээд Thinkers дээр publish хийвэл бас гоё юм байна. Нийтлэл гаргуул тийм бидний Thinkers ч бас өөрөө education-ыг амар чухалчилж байгаа боловсролыг тий одоохондоо яг бид нөгөө нэг мэрэгчлэн хүмүүс зориулсан сургалт их хийгээд байгаа ч гэсэн урт хугацаанд ингээд суурь мэдлэг рүү ерөнхий боловсролоос нь эхлээд бас бид нар өөрсдөө биеэр мэдэрч тулж байгаа юмудаа яг бодит ажил болгож явах бас боломжтой юм шиг санагдлаа. Тэгээ яг ингэж нөгөө сурах арга барилаа олоогүй хүн чинь ажил дээр гарчингууд ажиллах арга барилаа олохгүй. Тэгээд яг ингээ ажил дээр хүмүүст ингээ үүрэг даалгавар өгөө за энийг ингээ тгий хийчээрэй гэдэг хэрвээс яаж хийх учраа болохгүй. Яг нэг деталаар ингээ заалах гэдэг ингээ. Тийм. Уг нь би чамд үүрэг өгч байгаа чи ингээ өөрийнхөө арга барилаа наадхаа ингээ нөгөө хугацаанд тийм болгоод хуйлаа ярилцах хэрэгтэй юм шүү гэдэг тэнгууд ингээ нэг тийм яхаа мэдгүй гацчихдаг. Яг тэр юм чинь айгүй хэцүү байхгүй ингээ сайн даргын дор очвол амар лаки. Тэгээ одоо сураад ажилд орсон хүн айгүй тийм кул бачка тэрний дор ингээ амар их юм хараад сураад ингээ дажгүй болчихж байгаа. Тэгээд нөгөө дээдлийн бачка нь угаасаа бас хуучин шиг нэг хуучин схемээр гараад ирсэн хүнд гар байх юм бол нөгөө хүнд гарынхаа л ямиг өвлүүлнэ. Тэгэл тэр цикл нь дуусчихгүй байхгүй. Тэглийг ингэж хийн шүү гэдэг юм арга метод гэх. Тэгэл одоо ингээл ямар ч том корпоратор очиод тэгэл заримдаа гэдэг зүйл байгаа. Политик нь байна. За тэр нь ч дүүрчтэл одоо юу лээ заримдаа нөгөө мэйл нь латинаар галгилцсан мэйл, сабжект байхгүй мэйл орж ирдэг мэрдэг гэл ингээл. Ер нь ажил хийдэг хүмүүсийн боловсралтай одоо насанд хүрсэн хүмүүс мэрэгчлэнүүдэд багшлах тухай хэдүүлээ баг дараа үргэлжлээд ярил гоё. Тийм сонирхолтой байх юм. Тэгэнгүүт яг ийм асуудал байна. Энийг нь ийм
иймэрхүү сургалтаар ийм хүмүүсээр ингэж багшлуулж заавал гоё гэдэг нөгөө ажил дээр их одоо юм багшийн харилцаа ярилцсан. Одоо яг үнэн. Тэгээ цаашаа яг хүн дээрх сэдв нь бол түрүүн бид тэгсэн чинь нөгөө яаж сурах арга барил заахгүй гэдгээс гадна ажил гарга барил. Дээрээс нь нөгөө энэ нөхөр өөрөө яаж ажилладаг вэ гэдгийг юусээ тэрийг яриулах гоё. тэрийг хамгийн эхлээд бүр хамгийн анхны суурьч энэ тархичин яаж ажиллах юм бэ гэдгийг ингээд ойлгуулах. нөгөө mindfulness буюу санамсрын тухай асуудал орж ирэнгүүт за эхлээд нь ерөөс тэрийг сүүлд л одоо ингээд нэг жоохон ойлгож эхэлсэн. Энэ бүндгэрөөч чинь бид нэр дараагийн дугаарын хийсэр яваад яг жоохон тийзер маяг 10 жил чингээ ингээд матфизик нүдцэн тийм ингээд би бол одоо ингээд матфизик ингээд хийгээл яваад исэн их сургууль төгссөнийхөө дараа ер нь яагаад те математик ингээд шинжлэх ухааны хаан гэдэг юм бэ те одоо яагаад гэж хаан суурийн дараа нь сурч байгаа байхгүй. Тэгээ насаараа ингээд уран зохиол уншсан тэгсэн чинь сая сүүлд надтай ажиллаж исэн нэг залуу би ингээд уран зохиолын ном унших хэрэгөөс чаддгүй юм а те ингээд үдчихдээ ингээд тэгсэн чинь би have to read гэдэг ном олж уншичаад тэгээ ном уншсан чи амар гоё уншигч байна. Тэр номтой гоё ном байсан. нэг олж уншаасан. Нэг явуулчих явуулчих. Тэр хэн амар харамсаар байгаа байхгүй хэрхэн унших вэ хэрхэн бодох вэ хэрхэн одоо харилцах вэ тийм хинч зааж өгөхгүй байхгүй биднэрт ингээл тэгэл нэг гэр бүлийнхээ орчинд яасан болж албан ёсны боловсролоор хинч ярьж өгөхгүй. Тэгээ одоо хэрхэн хурал хийх вэ гэдэг номч байдаггүй шүү. Тэгээ энэ чинь хэрхэн гэдэг зүйл нь яваагүй л та нар яагаад гоё яриагаа одоо яриад байгаа юм. За тэгвэл ярих юм ингээд амар их байгаад байгаа. Тэгэхээр нэг мөр хэдүүлээ гоё. Have to гэдэг нэг дараагийн дугаар. Тийм амар гоё явах юм. Тэг ингээл гоё тийз шүү дээ. Тэгээ манай оролцогч талууд гэсэн айгүй гоё дараагийн удаа ирэх юм байна. Сонсогч хадгалаад манай сонсогч тал маань ч бас дараагийн дугаар ийм бид гураас гоё микс юм байна гэх юм байна. Одоо намар болох гэж байгаа хичээл сургуулийн дараач хийх үү. Тийм би юу яа тэгээд энэ дараагийн энэ дугаарыг бичихтэй нөгөө have to-тэй номнуудыг бас оруулаад өгье. Хамгийн best have to номнууд юу вэ гэдэг юмнуудыг хэдүүлээ ярьж болно шүү дээ. За энэ хүргээд хэдүүлээ өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе. Тэгээд манай подкастаар бид нар өнөөдөр багшлах тухай, багш нарын тухай, багшилж байгаа туршлагынхаа талаар одоо 3 үеийн багш нар явж байна. Тэг нэг нэлээд хэдэн жил багшилсан, нэлээд хэдэн жил багшилсан, 2 жил багшилсан юм хүмүүсийн яриануудыг бид нар ярилцлаа. Тэгээд энэ дундаас бас та хэдэд бас энэ багшигдаг хүний ажлын онцлог багшлах гэдэг чинь зүгээр нэг хүний урд гараад юм яриад байдаг ш. Тэрний ард үл үзэгдэх зөндөө олон зүйл, зөндөө олон хөгжилтэй хүнд тэгээд нойргүй шүнүүд ингээд байт юм байна гэдгийг ингээд та бүхэн ойлгосон бол тэгээд энийг үзээд бас зарим нэг хүмүүс ирээдүйд магадгүй багшлах гэдэг ийм урам зориг авсан бол бидний ерөнхийдөө подкаст маань айгүй гоё зорилгоо биелүүллээ гэж үзэж байна. Тэгээд та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.